Орлон гэдэг хүн ер нь яг ямар сургууль төгссөн, үндсэн мэргэжил нь яг ер нь юу юм бэ? Хөгжим бүжгийн сургууль төгссөн. Мэргэжил нь морин хуурч, дуучин, хөгжмийн багш, цөөхөл хөгжим удирдаач гэдэг чиглэлээр ажиллах боломжтой юм нэг 4 мэргэжил байдаг. Дараа нь Москвагийн соёл урлагийн сургуулийг төгссөн продюсерийн мэргэжлийг эзэмшсэн. Ийм олон мэргэжлүүдийг яагаад ингэж нэг дор сонгосон юм бол? Тэгэхээр ямар ч байсан нэг юмыг сонгоцсон тэр нь болохоор соёл урлагийн зам руу ингээд хөтөлсөн морин хуурч гэдэг. Одоо 5 дугаар ангиас. Тэгээд хөгжим бүжгээс өөр юуг авах боломжтой вэ гэсэн чинь нөгөө давхар ангид явах боломжтой байсан. Нэгдэж би нөгөө хөгжмөөр ярьдаг юм бод хөгжмөөр нэмэх нөгөө үг нэмчингууд дууны урлаг болсон. Тэгээд дууны урлагийг одоо ингээд давхар сурах боломжтой болсон. За тэгээд энэ хөгжим уран бүтээлчд гэдэг бол удирдан чиглүүлж байгаа ямар хүн байдаг юм бэ гэхээр тэнд нэг удирдаач гэдэг нэг хөгжмийн удирдаач гэдэг нэг хүн байгаа. Тэгээд тэрийг ерөнхийдөө сайн мэдрэх юм бол тэр нөгөө хөгжмийн галтгоо гэдэг юмыг нэлээд сайн бүрэн эзэмших боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд яг мэдээж нөгөө тэр үед хөгжмийн багшаар ингээд бас багшлаг гаргах зөв энэ гэдэг хичээл ордог гэсэн учраас хөгжмийн багшаар ажиллах боломжтой. Тэгэхээр ер нь бол тэр хөгжим бүжиг сурд нэгэнд хөгжим бүжиг гэдэг сургуульд орсон. Тэрнээс яаж л бүх боломжоор нэг хүн одоо бүх боломжоор авах боломжтой бүгдийг л авах гэж оролцсон хэлбэр. Тэгэхээр хөгжим бүжигт орсон тэр сургуулийн ямар багш нар дээр одоо тэгэхээр хэдэн жилийн өмнө гэсэн үг лээ хөгжим бүжигт. Одоо бол консерватор. Тий. Хөгжим бүжиг чинь 5 дугаар ангиас ордог юм. Тэгээд тэр чинь 95 он болж таарч байна. Хөгжим бүжиг чинь тэр үед коллеж явсан учраас 5 дугаар ангиас 8 дугаар анги 8 дугаар ангиас 9 дугаар ангийн 1 дугаар курс гэдэг ингээд 4 курсаар төгсдөг тийм юутай байсан. Сургалтын тогтолцоотой байсан гэх юм уу. Одоо хичээл орж байгаа багш нар нь илүү л одооныхоос чанартай, хуучны тэр алтан үеийн багш нар гэж таарах гэдэг байна да. Тэгэхээр багш нарынхаа талаар ярих юм бол за энэ дээр нэрээ яалтчгүй тийм байна. Одоо би өөрийгөө нэг тийм стажинхэн одоо багшийн тэнгэртэй одно гисэн гэдэг юм аа тэгэж өөрийгөө ингээд бахархдаг байхгүй юу. Тэгээд эхний одоо морин хорийн шав тавьсан гараа одоо барил тавьсан багш хүн бол Гамболт гэдэг багш байгаа. Одоо Монгол даяар алдартай морин хуурч яг татлагын баруун Монгол ардын татлага ихгэл иймэрхүү талдаа бол нэлээд алдартай тийм морин хуурч багш байгаа. Та нар намайг мэднэ шүү дээ. Баруун Монголд их хэлч гэдгээр нь мэднэ тийм ээ. Би өөр их татлага гээл их хэл хуурын татлагнаас ганц татлага цагаан сараар тоглолцохоор тэгэл нэг л хийм сэргэл явчихдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан өнөөдөр хоёулаа нэг хиймрээс ирчихэж. За мэдээж урлагийн сургуулийн багш нар бол нэгдэн гадаад дотоод аялын тоглолт гэл ингээл нэлээд явдаг. Тэгмүүд чинь морин уурын тухай дээр хамгийн сайн гэсэн багш нарыг ингээл дамжин суралцсан. Сүүлд 2 дугаар курсээс илүү 3 дугаар курсээс морин уурч болгон үндэслэн байгуулагч ардын жишүүн Цэндийн Бачулуун гэдэг хүний удирдлаганд сурч төгссөн. За тэгээд 1-р курсээс буюу юунасаа 9-р анги гэсэн энгийн нөөц сургуулийн талаар бол дуулаачийн анги давхар явж эхэлсэн. За тэр нь болохоор ардын жишүүн бүтэд алтан гэрлийн бүтэд гэж багштай ингээд давхар болсон. 3-р курсээс одоо урлагийн авьяасгэлтэн Моё бүгийн булган гэдэг булган багштай удирдаач хичээлс давхар болсон. Тэгэхээр Монголд ч тэр одоо Оросд ч тэр яг ингээд багш нар агуу хүмүүс дээр одоо шавлах тийм боломжийг одоо миний хувь заяа олгосон. Тэгээ тэрэн дээр би айгүйх бахархдаг. Ер нь цэцэрлэг мэцэрлэгтэй хатаал нэг дуу хуур тэгэл нэг юм зохиол нэг юм байдаг юм шиг маань ингээд юм зохиол нэг хөгжим ая маяа оруулах гал ингээд оролддог тиймэрхүү байсан гэж хэлсэн. Тэгээ би тэрийг санахгүй байна. Тэгээд ихч намайг 1-р ангитай хөгжим бүжигт нөгөө сонгодог хөгжмийн ангид шалгуулах гад тэгээ би гоцорсон билүү тэнцээгүй унсан ч илүү нэг тиймэрхүү. Тэгээ яг 5 дугаар ангитай 4 жилийн дараа 5 дугаар ангитай хөгжим бүжгийн коллежид яг үндэсний хөгжмийн анги дээр нь тэгээд оруулах гад. Тэгээ орохоос өмнө нэг тийм тэр үеч нөгөө айгүй одоо цөөхөн хүүхдийг морь уурт авдаг. Тэгэхээр тэнд нөгөө урьдчилан шалгалтанд бэлдэх тийм одоо сургалт дамжаа гэдэг юмд ингээд яваад тэгэл хөгжим бүжиг рүү ямар ч байсан
нөгөө нэгдүгээр ангидаа шалгуулад чадаагүй алдсан тийм юмдаа дахин нэхэж одоо нэхэл хотоотой л үтсэн байна тийм. Тэгээд 5 дугаар ангиас орсон. Жавхаттайгаа маань 95 онд багшийн барилдал болоод тэгээд хоорын анхны аавсхийн зааж өгсөн л дээ. Энэ хүн Жавха гэдэг хүн маань хөгжимчин байсан болвол одоо нэг Улсын ардын дуужийн чуулгын 1-р бүлтэн дээр суух байх. Тийм ээ? Хөгжимчнээр. Тэгэхээр тэр хүн мөрөө хуурч бол чадаж тоглож байгаа нь тэр шүү дээ. Өөрийнх нь сургууль төгсөө тэр юуны чиглэлээр урлаг судлалын чиглэлээр ингээд явсан, менежментийн чиглэлээр ингээд явсан нь бас онс 2 замтай. Гэтэл маньхан өөрөө хуураа хаяагүй, хууртайгаа явсны хамттай байсны шан гэх юм уу да буян хишиг нь өөрөө орондоо чад тоглолцсон. Тэр дамаа том театраар тоглолцсон. Энэ бол ёстой жинхэнэ хувь заяа шүү. Ёстой хувь заяа. Энэ бол энэ хуурын 2 утасны буян гарын чиний 2 мэрэгжил ингэж хослон барилдсан утгатай. Гавуугаач тэгээд би ч бас хатуу анжсэн юм даа бас. Алгажсэн шүү те. Алгажсэн. Тэр нилээ байна. Бас л одоо ингээ бодохоор одоо л уучлах шүү дээ. Энэ хүүхэд яг тэр үед энэ их тийм сониуч хүүхэд байсан. Одоо жишээлээд морин хуур сурлаа гэхэд за фамочер ингээ сурчлаа гэхэд сурцсан мөртлөө дараагийнхаа ингэж ирж хайдаг. Тийм одоо сонжооч юмэг тийм дандаа ингэдэг. Тэрүүгээр чи энийг өөрийн болгосон. Би болохоор нөгөө үндсэн юм өөрийн болгочаад гэхээр нь үндсэн юм болгочаад нөгөө давуулж болгох гээд манай хүн ухаад байдаг. Би болохоор үндснээ сайжруулгаал ингээд. Тэгэхээр тийм сониуч, энэ сониуч зангаараа энэ хүн тэр урлагийн менежмент гэдгийг л сонгосон юм бэ. Зөв. Энэ бол маш зөв. Одоо энэ чиглэлээрээ энэ орчин үеийн залуучууд ирээдүйн энэ манай сайхан залуучууд суур болж гэх юм уу да суурийг тавьж өгч одоо уран бүтээл гэх юм уу номж гэх юм ямарваа нэг тийм тодорхой ажил хийх хэрэгтэй. Манай энэ урлагийн хүмүүс дотроос яг энэ чиглэлээр боловсралсан хүн бол анхных нь бол чи. Энийг би ямар хүнтэй харьцуул юм бэ гэхэд Бачуулан багштай харьцуулах гэдэг байна. Чамаа. Яагаад гэвэл Бачуулан багш хуурч байсан. Дараа нь цөөхөл дээр ороод цөөхөл хөгжимтэй хамтлаг байгуулад ингээд. Дараа маань хүн удирдахч болсон. Үндэсний эрдэм их театрын оркестрийн удирдал. Тэрнээсээ салаад за ер нь морин хуур гэдэг чуулга байх хэрэгтэй байна даа гэдгийг ингээд морин хуурын суурийг тавьж өгсөн хүн шүү дээ. Тэгэхээр яг тэр Бачуулан багшийн тэр хийж байгаа үйл одоо миний хүлээж байгаа хүлээц хоёр яг ингээд чи тэрийг ингээд мөргөлдүүлээд аваа явж байгаа байхгүй гуураа сурцсан менежментээ хийж байна. Бусад хүмүүст бас нээлт гүүр болох гад явж байна. Одоо энэ гүүрнийхээ суурийг өшөө сайжруулад өшөөгөө дэлгэрүүлээд явах хэрэгтэй байна. Ажил хийх хэрэгтэй байна. За ингээд урлагийн замналыг сонгочихлоо. Тэгээд сая маш олон ингээд мэрэгчлүүд хэллээ шүү дээ, морин хуурч, хөгжимчнөр сурж агаад давхар дуулаач тэгээд ингээд явжингууд үргэлжлүүлээд яагаад сурахаар болсон юм? Зүгээр энэ дөрөөсөө одоо тийм энэ мэрэгчлүүдээсээ үргэлжлүүлээд ингээд ажиллаад явчих болоогүй юм уу? Тийм боломж нь эсвэл байгаагүй юм уу? Тийм. Тэгэнгუთ чинь тэн дээр чинь нэг тийм нэг юу ярина. Энэ чадахгүй учраас хөгжимчнөө чадахгүй учраас өөр юм руу ингээд одоо яваад исэн юм биш үү гэдэг тийм агуулга гарч байна те. Тэгэхээр яг Бачуулан багш дээр ардын хөгжмийн чиглэлээр ингээд үндэсний хөгжимчин тэгээ морин орчин чиглэлээр төгссөн одоо тэгэхэд болвол
багш маань намайг онгорчин гэдэг тухайн үед бол хэлээгүй. Дараа нь бол за миний хувьд ажгүй сайн төгсөн. Тэгээд би чамайг мороор чуулгах давах болох боловч чи ямад өөр одоо ингээд юм өөр чиглэлээр явуулж илүү амжилт бүтээл гарах юм шиг байна гэдэг хандлагыг дараа нь Бачулуун багш маань ингээд ярьжсэн төгссөний дараа. Тэгээд нэгэнт Бачулуун багш гэдэг одоо энэ төрөл болгоныхын хамгийн мундаг багш нар дээр зогсчод одоо ахаад энэ чиглэлээр лавшруулах гэхээр чинь хамгийн мундаг багш нар төгссөн юм чинь дахиад надад одоо тэрийгээ лавшруулах боломжийг ингээд таагдсан гэж байгаа гэж ойлгож байгаа. Дээрээс нь би танд одоо ингэ хэлэх үү. Би үндэсний хөгжмийн хамтлаг хийсэн. Тэгээ халтуур гэж гадуур явдаг. Тийм л. Чи надад өгөөдөөс нь халтуурн дээр таалтаагүй нь яамаа та. Айгуус багш нь очиод дуужсэн чи нэг тийм тохиолдол байдаг шүү дээ. Зөндөө байдаг тийм. Очиод одоо бид нар ч виз залуу байж дээ. Тэр чи 20 жилийн өмнө ч бас дуулдаг байсан. Тэгээд энэ тэнд бас нэг тоглолт моголтонд юу яагаад очихоор манай 2 дугаар курсээ охин очсон. 2 дугаар курс шүү дээ. Тэр бид хоёрын дуулахч гэж одоо тэгээд загнуулж ийсэн нөгөөдх юм аа. Тэгтээ сайн дуучин болсон. Тэр үе чинь нөгөө нэг гадаад дуу тахицуулдаг ресторан, Чингис ресторан гэдэг. Тэнд ингээд тоглож исэн. Тэгэл нөгөө уртын дуу би арт номоор ураа тоглоол. Тэгэл уртын дуу хөөми моми гэсэн нэг тиймэрхүү одоо үндэсний хөгжмийн тэм жижиг хамтлагууд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг тоглож исэн чинь нэг нөхөр Монгол нэг ахгүй өрснө. Та нар ингээд хөөми гэл агуу гой гэл ингээд байна. Энийгээ жоохон тайлбарлаа тоглож байгаа ч. Тэгэх юм бол хүмүүс бүр илүү их сонирх нь шүү дээ. Хөөми ер нь яагаад агуу ингээд. Тэгээд нэг юм асуулт байсан. Тэгээд би асуулт хийх бодоод үгүй ер нь энд ерөөсөө тайлбар тоглолт хийх хэрэгтэй юм биш үү гэдэг санаа орж иж байгаа. Тэгээд хамтлагийнхнаасаа гуугаад тэгээд анхнаасаа бол мэдээж тийм ямар ч менежментийн ухаан байхгүй одоо тэгж амжилтанд хүрнэ мөрнө гэдгийг ч мэдгүй тэгээд хамтлагийнхнаасаа гуйсан. Тэгээд үндэсний хөгжмийн тайлбар тоглолт гэдэг юмыг санаачилж хийя гэд 10 жилийн бүх сургуулиудаар хүүхдэд зориулсан. Одоо хөөми гэдэг бол хүний нэг хоолооноос 2 их шиг зэрэг дуурдаг юм аа. Үүгээр онцлог учраас ЮНЕСКО-д агуу гэдэг ингээд бичигдсэн юм аа. Одоо лимний битүү амьсгаа гэдэг бол ийм одоо дэлхийн өөр оронд одоо байдаг ч энэ Монголынх нь онцлог учраас ингээд ЮНЕСКО-д бичигдсэн юм дэлхийн одоо соёлын үнэт төв байгаамаа гэдэг талаар ингээд танилцуулаад явъя гэдэг юм санаа төрөөд явсан. За тэгээд санаа төрөөд явах ч одоо таны нэг асуулт руу буцаж орж ирэх гэж байгаа. Санаа төрөөд явахаар би хөгжимчин, дуучин, урлагийн одоо нэг юм бүтээгч байгаа, уран бүтээлч байгаа. Тэгэхээр тэрийг нэг уран бүтээлч байгаа юм чинь тэрийг яхад нэг менежмент хийхтэй, менежерлэх тийм дараагийн одоо надад шаардлага гарч ирж байгаа юм л да. За одоо энэ тоглолтыг хэрхэн яаж зохион байгуулах юм, эдийн засгийн хувьд яах юм, нөгөө одооны ярьж байгаа нөгөө маркетингийг хийх юм, одоо тэр тоглолт зохион байгуулах бусад одоо хүчин зүйлүүдийг хэн хариуцах юм гэдэг. Тэгээд тэрэндээ мэдээж ур чадвар янз бүр юм дутагдахгүй юу. Тэнгуут ерөн за эдийн засгийн чиглэлээр сурыг. Тэгээд энэ урлаг эдийн засгийн хоёрыг холбоод тэгээд холбосон дээрээ ард түмэн рүү ингэж хандсан одоо гүүрэн болъё. Энэ менежмент урлаг менежмент тэгээд урлаг ахаад одоо зах зээл рүү нийлүүлэх, зах зээл дээрээс хэрэглэгчид хүрэх юм одоо холбоос нь болоод байгээд тэгэнгүүт чинь шаардлагын улмаас менежментийн одоо мэргэжлийг сонгож авах шаардлага үүсээд тэгээд ингэж дараагийн сургуульдаа ясаж менежментийн ангид сургалсан. Дараагийн сурсан сургуулиуд нь Оросд бол их сургуулаад өгсөн тий. Тэгээд яг ингэсэн айгу зарим шийдвэрүүд гаргаж ирсэн. Миний амьдралын одоо сонголтуудаа ч юм уу хөгжим мөж төгсөөд тэгээд яг төгсөн жилдээ Оросын албаны улсын нөгөө улсын зарлалын тэтгэлэгт унсан. Тэгээ ахаад нэг л одоо нөгөөдхөө л юм. Дахиад нөгөө тойрон зүг рүү орно. Тэгээд одоо амьдралын тойрог руу дахиад орж ирж. За унсын чинь дараа жил бэлж байгаа дахиад өгнө гэдэг. Тэгээд тэр зүгээр байхгүй ахууднаас хувийн дээд сургуульд бизнесийн удирдлага олон улсын худалдааны чиглэлээр сурч ирсэн. Тэгээд ер нь менежмент гэдэг юмтай тэнд танилцж эхэлж байгаа юм да онлайн гэж үзээд. За ер нь хүн чинь заавал ногоотой шүлийг нэдэж номын унших онл гэдэг юм байх хэрэгтэй юм гэдэг юм ойлголт өгч. Тэгээд менежментийн чиглэлээр сурч эхлээд 2 дахь жилд нөгөө нэг Оросын холбооны улсын тэтгэлэг төлбөр зарлангууд нь өстой тэрэн дээр өстой нөгөө нэгний жилдээ унцсан хүн чинь 2 дахь жилдээ тэгэхээр нөгөө төгс бат болохын тулд тэр Оросоос хурж ирсэн хүмүүс яамны хүмүүс нэлээд павер шалгалт авсан л та. Тэр чи яагаад Оросоос тийм асуулт агуулга юм асуулт ирсэн. Чи яагаад өөрийгөө явна гэж бодож байгаа юм бэ? Энэ мэргэжлэр соёл урлагийн менежер явна гэж бодож байгаа. Тэгэхээр би Монголын
одоо соёл урлагийн хамгийн ууган сургуульд нь одоо 8 жилээр төгссөн. Тэгэхээр би урлагаа мэднэ. Дээрээс нь би нэг юм төсөл хэрэгжүүлсэн. Менежментийг гадаалсан сая. Одоо Монголын нэг юм эдийн засгийн сургуульд сураад тэгээд менежментийг ингээд яг ингээд мэдэрж байна. Тэгээд төсөл хэрэгжүүлсэн. Одоо би менежментэйч мэднэ. Одоо илүү сайнчруулах хэрэгтэй. Тэгтээ гадаалсан. Одоо урлагаа мэддэг. Ийм л хүн явахгүй бол өөр хин явах юм бэ гэж. Нэг иймэрхүү маркаар Путиний нэрмжид Оросын албаны улсын сургуулийн тэтгэлгийг авч ирсэн. Шаранда бае даван адалта шавхалан сагай наран ухталта олон үрэн сутахала олон үрэн хайна дагуулаад эрхэм хүнтэй авамна Игэл хайртай. игэл хайртай эшимнэ шаранда бае даван адалта шавхалан сагай наран ухталта Ийм сайхан хоолойтой хүн шүү дээ жишээ. За одоо ингээд хүүхдүүд тэгээд одоо ингээд цаг үе ихээр чинь жавхлан гэж юу ямар нөхөр байсан юм бэ те. Ямар ч байсан одоо тэгээ дууга үлдэх хэрэгтэй. Дуу нэг бичүүлээд үлдээ гэсэн боддог. Үлдэх гэж ямар өгч чадах гэж байгаа юм шүү дээ. Тэр чинь Гояа тэгээд ядахна нэг юм Тэгтээ те. тэгээ дуусах байхгүй юу чи. Чи продюсер гэдэг одоо тэг Москвагийн тэг сайтны тэгээд мундаг сургуулийн тэг продюсераад өгсөн. Жишээ чи Марин хураад өгсөн. Ми дуулаачаар 4 жил сураад тэр олон тодорхой үед чинь ардын жаргал сайхан тийм ээ. Ерөө багш утнасан багш эдийн байх үед ингээд шалгалт өгөөд гэсэн чинь чи айгуу сайн төгссөн шүү дээ. Тэгээ яг би чамайг нэг буруутгах юм аа. Яагаад хүн өөрийнхөө тийм ээ сайхан сургуульд төгсөж ирсэн тэр эрдэм ном одоо ингээд тэр продюсер юу гэдэг юм дээ тэр. Тий, продюсер. Тэгээд соёл урлагийн менежмент юм л та. Менежмент гэдэг энэ нөр ордог чинь маш зүв байхгүй. Одоо чи би өөрөө мэрэгжлийн багш болохтой зэрэг мэдээж хэрэг за дуулаач бол тодорхой хэмжээнд ингээд орхицсан байна чи тий. Гэхдээ энэ тэнд дуулаад би чи бас шагнал магнал даваад байсан юм. Гэдэг ч гэсэн одоо энэ соёл урлагийнхаа юу ингээд орж ирж байгаа шиг сайн байхгүй юу. Сая соёл урлагийн менежмент гэдэг чинь бүх юмыг мэддэг байж тий. Тэр дуучдынх нь мэддэг, хөгжмийн мэддэг тийм ээ. Тэгээд л бүх юмыг нэг мэдчихэл тэр юмыг чинь босох байх л да. Тийм учраас цаанаасаа ингээд нэг өгөгдсөн юм болоо даа гэж бодож штэ. За би ямар ч ясан энэ дуучин биш юм аа гэхэд энэ соёл урлагийн салбарт эргээд өрөө төлөх хэрэгтэй. Энэ нэг салбарын хөгжилд нь өөрөө хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдэг нэг юм бодогдож эхэлсэн баггүй. Тэгээд хөгжим бүжгээ төгсөн гутаа тэр нэг юм хамтлаг байгуулаад наануу цаанаа яваал тэгснэ. Ер нь энэ нэг юм одоо бүр нэг хар үгээр хэлэх чинь нөгөө одоо хөгжим бүжиг төгсөөл нөгөө халтуур гэж юм хийж байгаа шүү дээ нөгөө анхны эдийн засгийн харилцаанд орж байгаа уран бүтээлч юм. Тэгэнгүүтээ яаж би эдийн засгийн харилцаанд нөгөө хөгжимчин нөгөө хамтлагаатай ингээл орлогын булаацалтах биш яаж энэ эдийн засгийн харилцааг нь өргөн дэлгэр болох вэ гэдэг юм бодож эхэлсэн баггүй. Тэгээ за би ерөөсөө ингээд дуулуулчин. За хурдуулахор чинь. Тэгтээ яах юм? Би энээс арай өөртөө илүү үүрэг хариуцлага хүлээж аваад салбарын хөгжлийн төлөө ингээд өөрийгөө зарцуулаад, зориулаад альва нэг юм чинь нөгөө нэг одоо өрөө төлөх хэрэгтэй. Намайг ингэж хүн болгосон байна. Сайн хүмүүжүүлсэн байна те. Тэгээ тэр тал дээр би айгу өөртөө үүрэг хариуцлага аваад за энэ сайн байна. зүтгэх ёстой гэж. Шаранда ханэ жаргал хайханлэ шаранда ханэ жаргал хайханлэ Браво. Багш нь 20 жилийн дараа.
А? 20 жилийн дараа. 20 жилийн дараа. За тэгвэл одоо ингээд сураал байлаа шүү дээ тий. Ер нь өөрийгөө хөгжүүлээл энээс авахыг авчлаа. Дараагийнхаа энээс бас авахыг ингээд авчлаа. Тэгвэл энийг бодит амьдрал дээр яаж үр өгөөж ин үзүүлж эхэлсэн? Хизэнээс үр өгөөж үзүүлж эхэлсэн? Одоо тэр үе чинь их сонин цаг үе байлаа л да. Эсвэл урлагийн тэр тусмаа ардын урлаг тийм өндөр үнэлэгдэхгүй цаг. Тэгэхэд тэнд би яаж нөгөө хамтлагаа тижээх хэвээр хамтлаг маань одоо намайг дагаж явахын тулд тэд нар чинь өөр ингэсэн эдийн засгийн эрх ашигыг л хөндөж иж тэд нар чинь даваа хамтдаг гэж шүү дээ. Тэгээд найз нь бол ийм болохыг мэдэхгүй байна. Гэхдээ энд надад нэг юм мэдрэгдээд байна. Хэдүүлээ нийслэлийн ерөнхий боловсролын одоо газар гэж байдаг. Тэрэн дээр очиод бүх сургуулиудад дуу хөгжмийн хичээл дээр нь тайлбар тоглолтыг үзүүлэхгүй гэдэг бичиг авчи. Тэгэх юм бол яг болох гээд байгаа шиг байна гэдэг. Тэгээд тэр ерөнхий боловсролын одоо газар очиод тэр зэрэг дараалтаар нь уулзаад би ч одоо ерөөсөө тэгж бичиг баримт төгсөл төрийн байгууллагаар явж үзэг нөхөр байгаа шүү дээ. Гэхдээ тэнд айгу нөгөө юуг нь олсон гэдэг тэр нөгөө дуу хөгжмийн талын мэрэгчлэлт нь наад ч яг үнэхээр одоо цагаан олсон юм байна. Яагаад үг гэхээр дуу хөгжмийн багш болгон хөөмөлж чадахгүй, дуу хөгжмийн багш болгон морин урт тоглож чадахгүй. Тэгэхээр тэрийг яг 5 дугаар ангидаа ч юм уу 7 дугаар ангидаа ардын хөгжмөгээл оронгууд нь яг хичээлтэй нь уялдуулаад тэр морин хуурын хажууд нь очиж тоглоод морин өөр юм та төөмийн юм та гэдэг ингэх юм бол тэр нь яг нэг амар одоо боловсролын системд өөрөө хэрэгтэй юм болж таарад хинэттэй одоо эдийн засгийн өрөөгөөж гэхэр чинь хүүхд толгоноос 500 төгрөгийн юм тасалбар хэвлээд. Тэгээд нөгөө нэг нийслэлийн ерөнхий боловсролын газрын тийм даргын бичгтээ энэ хүү хамтлагийг одоо тий одоо бараг л алтан гэрэг гэдэг шиг тий энийг саадгүй тоглоул гэдэг тиймэрхүү агуулгатай бичиг байгаа байхгүй юу? Одоо дэмжлэл гэсэн утга л да яхаа. Одоо жоохон нөгөө хилцтүүлж ярихад. Тэгээд тэр бичгээ сургуулийн захиралд авчиж өгөөд сургуулийн захирал нийгмийн ажилтан дуу хөгжмийн багштайгаа холбогдоод надад цаг гаргаж өгөөд тэр хүүхдүүдийг цогхон байгууллага сургуультаас одоо тэр концертыг үзүүлэх нөхцөл боломжийг хангаж өгч байгаа. Тэгээд чинь тэр үе чинь нэг бүх сургуулиуд нөгөө цогцлбор болоод баг аагаас ёомоо хүртэл бүлэгтэй болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бид нэг 5 дугаар анги гэдэг юм уу сонгоод авах юм бол өдөртөө баг тэр сургуульдаар 3 тоглоно. Тэгээд тэдэн мянган хүүхдэд үзүүлнэ. Хүүхд болгоны 500 төгрөг ингэж бодоод тэгээд 2003 онд чинь бид яг үндэ хэлэхэд нэг тийм биеийн тамирын том цүнх байдаг шүү дээ. Тийм том цүнхээр мөнгөтэй тэр тоглолтоосоо гарч ирсэн. Өөрөө уг нь ингээд хамтлагаа байгуулад хөгжмөө тоглоод явъя гэд уг нь бодсон. Тэгээд яг орсон чинь энэ чинь менежмент дутуу байна, энэ чинь ийм юм дутуу байна гэд ийшээ жоох ингээд дэлгэжлээ шүү дээ. Тэгсэн чинь хөгжмнөөс нь илүү танд одоо өөртөө нь үүнийг нь менежмент тал руугаа сонирхлыг нь илүү татсан гэсэн үг. Тий. Нэг ийм юм байгаад байгаа юм. Би ер нь жоохон давуу талтай хүн юм шиг байна. За би хөгжмөө сайн тоглолт тоглоно. Тэнгууд би өөрөө хөтлж эхэлсэн. Одоо ингээл одоо хүмүүсийн концерт хөтлөж гэдэг шиг хөтлөөл тий. Тэнгууд дахиад нэг морин урт хөслөд авчиж байгаа. За хөтлөөд гисэн чинь дахиад тэнд нэг юм дахиад нэг менежментийн асуудал ингээд нөгөө мөнгө төрөө хурааж мураах захирлуудаа уулзах муулзах гэдэг ийм хэрэгтэй болж шүү. Тэнгууд дахиад хөтлөгч хөслөд авчиж байгаа. Тэгэл би өөрөө арай нөгөө нэг юу л арай чухал нөгөө одоо тэр эдийн засгийн харилцаанд орох юмнуудаа хийгээл тэгэл өөрийнхөө оронд нөгөө морин уурж хөсөлж аваад хөтлөгч хөсөлж аваад гэж яваадсан байхгүй. Тэгэхээр ер нь жоохон давруу талдаа арай их өөр дээрээ үүрэг хариуц би чи нөгөө хамтлагаа гэж цалинжуулах ч гэдэг юм уу ингээд хүмүүсийг уруу татсан цаг нарийн зарцуулсан учраас өөр дээр илүү хариуцлагыг хүлээж аваад хариуцлагынхаа араас ингээд өөрөө сайн явах нь бол надад илүү сонирхолтой. Тэгээд бас энэ нь бол надад өөрт минь хөгжлийг авчирч ирсэн учраас тэгэл ингээл дахиад давраал яваад байсан хэрэг гэсэн үг. Одоо Орос сурсныхаа араас үргэлжлүүл сурсан уу эсвэл шууд ажлын байран дээр гарсан уу? Ер нь хизээ ажлын байран дээр анх гарсан юм бэ? За яг мэрэгчлэр ажилласан юм бол би нэг нэгдүгээр курсээс өмнө юм аа. Хоочнаар ярьдаг юм бол одоогийн нэг юм юуны айгуу хоочин шиг ярьдаг. Бэлгэд орчлын барааны дэлгүүр. Тэр үе долларын дэлгүүр гэж нэрлэдэг байсан сонин. Тэгээд тэр долларын дэлгүүрт би туслах худалдагч буюу гадаадуудыг хурж ирэхээр морин урт тоглодог. Бүрөө. Ороод ирэхээр морин урт тоглодог тийм ажилтай. Японочууд амар их орж ирнэ. Тэгэл хорж ирэх болгоод би морин урт заавал нэг одоо 10-ыг зарна тийм. Тэр чинь нөгөө 30-40-өөр орно тэгэл би 10-ыг зарна. Яг тэгвэл нөгөө яг эд Монгол морин уур гэдэг нөгөө дэлхий ингээд нэг жоохон анхаарал хандуулсан үед долларын төгөлд орохт нөгөө нэг сүвнийрийн лаглах уурууд биш үү? Сүвнийрийн уурд цаахан хөглөөл тэгэл тоглонгоч нөө гэж аваад байгаа чинь. Тэгээ тиймэрхүү маркаар нэг 7 8 дахь ангиасаа бараг ажиллаж ирсэн болов. Тэгээ курст ороод ирэнгүүтээ зун нь
нөгөө дахиад нэг хамтлаг модлагыг бүрдгүүл ороод жөөсний баазуудад тийм нөгөө хамтлаг болж тоглодог тийм ажиллах. Тэгээд ямар ч байсан тодорхой хэмжээний бас нэг одоо өөрийнхөө сургалтыг өгөх. Төгсчөөд яа? Орос төгсчөөд сурсан уу? Тэгээд Оросд очиод тэгээд Оросд очсон чинь ахаад бас Аз таараад нэг намгар гээд хамтлагт морин урчаар ажилладаг. Тэгээд стажинхэн нэг нүдийн манайсэн л дээ. Мэдээж Европын улсууд за тэр зүгээр юу харна тоглосон тайзаар нэрлэж явах юм бол ЮНЕСКОгийн тайзан дээр тоглосон. За мэдээж Орос одоо Москва Большой театр юу нөгөө улаан талбай дээр тоглож байгаа. Мосфильм оркестртай одоо гоцлол тоглож бичүүлсэн байдаг. Якутууд хийсэн Чингис хааны нууц гэдэг кинонд. За ахаад нэг жаз хөгжимчөнтэй Америкийн Нью-Йоркт байрладаг Carnegie Hall гэдэг агуу алдартай тоглолтын тайзанд байдаг. Тэгээд Carnegie Hall, Америкийн аялын тоглолт, UCLA-ийн тайз, нэлээд олон алдарцуутай тийм тайзнууд дээр гарч ирсэн. Тэгээд тэнд нөгөө American producer маань надад яг тэндээс бас нэг юм producer гэдэг юмыг сонсч эхэлсэн. Анхны үг. Тэгээд тэр болохоор би ч уулын продюсерийн нөгөө ангид сураад байгаа шүү дээ. Тэгтээ тэрийг боддоор ингээл онол үзээд ахаас шиг ингээд боддоор агуу. Тэгээд тэр жилийн өмнө миний паспортын юм авч ирсэн байхгүй. Тэгээд би тэгэл таг болчоор Монгол зангаараа таг болчоор за энэ худлаа байлгүйтэй гэсэн чи яг одоо 8 сарын дараа за визэнд орно. Тэр юу үлээ гэсэн чи ягаа би чамаас жилийн өмнө одоо гадаад паспортыг авч ирсэн шүү дээ. Тэр ажил чинь бүтцсэн шүү дээ. Одоо чи явах хэрэгтэй. Визэнд ор. Тэгээд би ингээд продюсер гэдэг чи ийм мундаг юм байт юм уу. Тэгээд тэр бүх нөгөө театруудын тоглолтын цаг авсан байдал мэдлэн би ингээд эргэж харж болдог. Тэгмээ чинь 2 жилийн өмнөөс тэрийг төлөвлөөд одоо тэр Америкийн аялын тоглолтыг бүрэн хийсэн бүр эндээс энэ хот хүртэл ямар унаагаар явах уу, очиод ямар хоол идэх үү энэ гэдэг бүрдээ ингээд шийдсэн тийм мундаг төлөвлөгч байдгийм байна гэдэг тэндээс ингээд биеэрээ олж авсан. За тэр одоо 4-9 он тэр намгар хамтлагтай морин хуур ингээд тоглоод бас ажиллаж байгаа хэлбэр шүү дээ. Мэдээж сурж байгаа. Тэгээд сургалтын хажуугаар л ажиллаад байгаа. Тэр бол миний одоо нүдийг нээсэн соёл урлаг, соёлын менежмент ямар их мөнгө олж болт юм гэдэг дээр минь үзүүлж нэг урам зориг өгсөн нэг юм он жилүүд. Тэр өөрийн тань суурь урлаг. Урлагаасаа дамжуулаад менежмент гэдэг зүйлийг сурангуудаа урлаг менежмент бизнес гэд ер нь ингээд болгочоод байна шүү дээ тий. Тэнгүүтлээ урлагаасаа холдсон уу? Шууд дангаараа менежментийг хөөж явсан уу? Ямар ажил хийж юм? Москва төгсөөд хурж ирсэн соёл урлагийн сургуульд багшилсан. Одоо үндсэн багш болоогүй учраас цагийн багш нь баг миний цагийн багшийн одоо үнэлгээний зөвөр одоо ингээд төгсөөж ярахад миний сургуулаагаа такси барьж явах мөнгөний талд хүрдэг байсан юм уу мэдгүй. Яг бодит тийм үнэлгээтэй. Тэгэхээр би яах ёстой юм бэ? Яг өөр шиг чи нөгөө нэг жоохон шартай үний үед бол ер нь нэг юм ингэн нэстэй тийм. Тэгээд нөгөө нэг тэгэнгүүт за одоо тэгвэл хоёр дахь ажлыг хийх хэрэгтэй байна. Тэгээд хоёр сургууль багшилсан. Ер нь одоо ингээд одоо хүртэл ингээд ажлын байран дээр ажиллаж ирсэнээс одоо бодоод хахад нэг дан ажил хийж исэн түүх жоохон ховор юм байна. Айгүй олон ажлыг зэрэг хийжсэн. Тэгээд ажилласан. Хаана ажиллаад явсан бэ? Соёл урлагийн сургууль, соёлын коллеж. Тэгээд Үндэсний соёл амралтын хүрээлэн одоогоор нөгөө Хүүхдийн парк тэр үед яг нөгөө entertainment хөтөлбөртэй соёл амралтын хүрээлэн болж хөгжижсэн тэрний төслийн менежер. За тэгээд тэнцэнээс ерөнхийдөө жоохон ер нь 9-өөс нөгөө entertainment салбар чинь хүнд айгүйх цаг нарыг шаарддаг. Амралтын өдөр амралтын өдөр ингээд ялахгүй ажилладаг болсон. Тэгээд ер нь 9-6 цагийн ажил хийж үзье гэдэг тийм амьдралын шаардлага гараад тэгээд бод даатгал 12 оноос бод даатгалд ажилласан. Бод даатгалд бол одоо яг маркетинг менежерийн чиглэлээр ажилласан. Тэгэхээр маркетинг менежерийг огт төгсөөгүй мөртлөө ажиллаж болох уугүй юу ч мэдэхгүй байсан. Тэгэхээр дахиад нөгөө нэг өөрийгөө ажиллах гэдэг юмыг нөгөө хөгжим бүжигт сурцсан учраас тэгээд шөнө нь унтахгүй маркетинг хэмийг судлаад өдөр нь бас нэр төрөндөө айгүй хайртай
энэ мэдхгүй өстө нэр ажлын бөглөөс болоод байна гэж хэлчихвэ гэдэг үүднээс шөнө нь бэлдээд өдөр нь ажлаа хэмжүүлдэг. Маргааш иймэрхүү уулзалтай юм чинь шөнө нь юмнуудаа ингээ бэлдэж ондог. Тиймэрхүү юутай хасан. Тэгээд маркетингийн чиглэлээр нэг 12 оноос одоо чи 25 гэдэг чинь 12 оноос нэг те 10 гаруй жил ингээд маркетинг бизнесийн удирдлага чиглэлээр ажилласан байна. Тэгээд тэр хоорондоо аягүй олон салбар салсан даатгал одоо хадаад худалдаа аялал жуулчлалын салбар за найзуудтайгаа нийлээд маркетинг консалтингийн үйлчлэгээ хүртэл хийж үзсэн байна. Нэг хувийн бизнес эхлүүлсэн мэдээж дампууруулж байгаа яг бол туршлага байхгүй. Тэгэл дампуурын гоч бүр их нөгөө нэг одоо шар гэх юм уу да нөгөө нэг юм чинь буцалж байгаа байхгүй. Тэгэл би юу нэга дампууруулж бай алиа хав зэ. Нэг энэ дотроос даатгалын салбар надад илүү гоё сонирхолтой санагдаж байна. Харин ер нь даатгал гэхдээ яг өөрийнхөө нь ажиллаж исэн сурж исэн юмнаас өөр зүйл юм шүү. Тийм. Тэгээд дахиад энэ чинээс нөгөө хүний нөгөө нэг сонирхол татах ч гэдэг юм уу эсвэл би чадахгүй юм өөрийгөө сорьж гэдэг юм уу нэг юм гарч ирэл та. За одоо ингээд зүгээр бодъё л доо. Би хэрвээ одоо өөр бэлэн бүтээгдэхүүн зардаг компани маркетингийн менежер байсан бол би талхныхаа орд мөнгө авна. Энэ бол өндөг зарлаа мөнгө авна. Даатгал бол итгэл зардаг бизнес. Тэгэхээр итгэл зарахын тулд талхнаас арай өөр байсан. Мэдээч хэцүү хүн энэ гэж ярмаар байна. Бүгдээрээ л адилхан хэцүү гоо. Гэхдээ талх зарах, бэлэн бүтээгдэхүүн зарахаас арай өөр байсан. Тэнд итгэл үнэмшил, үн цэнийг бүтээж агаад тэгээд бусдад зарах тийм одоо юм уус. Тэгээд тэр нь бас надад дахиад нөгөө челленж гэх юм өөрийгөө сорих, өөрийгөө хөгжүүлэх тийм одоо шинэ талбар гарч ирсэн. Тэгэл даатгалж ажилласан. Тэгээд миг даатгалж сүүл ажилласан. Тэгэл одоо дахиад буцаад entertainment салбар руу ингээл ороод байж байна. Тэгээд тэр болгоныг өөрийгөө сорихгоо хөгжүүлээл, өөрийгөө сориол хөгжүүлээл болох юм байна, чадах юм байна. За аль дараагийнх гэж яваад байсан хэлбэр юм шиг байна. Ер нь одоо олон салбарууд руу орж байгаа шүү дээ. Тэгэхдээ зүгээр нэг юм гишүүн нь те байхыг хүсдэг үү? Эсвэл манлайлагч, толгойлогч нь байхыг хүсдэг үү? Мэдээж энэ бүх үйл ажиллагаа багийн ажиллагаанууд маркетингийн албатай бизнес хөтлийн газарч гэдэг юм уу эсвэл одоо ивент одоо үйл ажиллагааны ингээд нэгж ингээд бүгдээрээ багийн ажил. Би бол өссөн хүнсээгүй ингээд санаачлан өөрийгөө оролцоогоо арай өндөр хуваар байлгахгүй бол нэг л ингээд болж өгдөг. Тэгэл цаанаасаа ч юм уу эсвэл өөрөө ч юм али би наадах чинь одоо хариуцчих. Би арай нөгөө нэг ийм одоо оройлох ажилтны дүрийг авчиг гэл ингээл гүгээд идэг. Гэхдээ тэр нь өөрсдөд чинь эргэж дарамт болж байгаагүй юу? Гүмдэж чадахгүй юмд бол аягүй хэцүү шүү дээ. Тэгээд нөгөө ахаал нөгөө монгол хүн нэрээ бодно гэдэг шиг одоо шүн өдргүүл зүтгэж байгаа л тэрний ард нь гараад чадахгүй байсан ч гэсэн одоо ингээд суралцсангуудаа өөрийнх нь чадахын дээд хэмжээнд л тулах гэж үздэг байсан. Тэгээд тэр нь л одоо надад нөгөө бодлын тэр таашаалтай байсан юм билүү. Үндэсний соёл амралтын хүрээлэнд одоогоор хүүхдийн маркет ажиллаж байсан гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр үедээ ямар зүйлийг санаачилж хийж За entertainment ярих чинь жоохон чөлөөтэй хаашаа сууч. Аттракцион паркийг entertainment парк болгоно гэдэг ингээ бүрэн шийдсэн. За entertainment парк болгохын тулд яах юм бэ гэд. Тэнгуү чи нөгөө орчныг амар лаг болгох хэвээр. Тэгээд хөтөлбөр тэнд байх хэвээр. Тэгээд хүмүүсийг гайхшруулах хэвээр гэдэг үндсэн нөгөө нэг өгөгдлүүд нь тэр юмыг хийхэд хүрчихэж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа энэ маркетингийн, entertainment-ийн бүх юм чинь бүгдээрээ багийн ажил. Тэгээ багаасаа л удирдлагаасаа, компаниасаа бүр эцсийн шатны одоо ингээ сая амраа хэлээд ш нөгөө бараг нөгөө ресепшны ажилтан хүртэл тийм аймхийн хувц моц юм заримдаа өгсөн тэр тий. Тэгэж нөгөө анхаардаг байсан. Тэгэхээр бүх юм нөгөө цогцоороо хийдэг байсан учраас тэр хийх боломж нь олцсон. Паркд жишээ нь одоо бодоод байдаг. Тэр нөгөө сүнсний баяр гэж 11 сарын хэдэнд тий. Тэгээд тэрийг бол айгүй олон нийтийн одоо хамарсан парад гоё болгож байгаа. Сүнсний баяр ихэр чинь тухайн үед хүмүүс яг ойлгодог байсан юм уу? Гэхдээ яг уу ойлгож хүлээж авдаг байсан. Ер нь бол одоо ч заримдаа тиймэрхүү асуудлууд байгаа шүү дээ. Гэтэл тэрийг яаж бүхэл бүтэн одоо үндэсний соёл амралтын хүрээлэн дээр ингэж тавих болсон юм. Сүүсийн жүжигчний ангийн хүүхдүүдийг хөслөөд ингээд ажиллуулна. Тэгээ тэд нар ингээд ийм комиссаас ингээд яг ийм зомбины хувцас болгож өмсөд. Тэгээ ингээд хүн хажуугаар нь ингээд явгон чинь босож иж айлгана. Тэгээ тэр бол амар тийм нөгөө одоо юу гэдэг вэ? Импакт үзүүлсэн тийм юунууд байсан бохоо. Хөтөлбөрүүд.
парк руу ингээ ороод ирэхэд тийм амар хөрөө мөрөөний дуу бол өө гэл тэгэл гэрэл мэрлээ бид нар бүгдийг нь улаан болгоцсон тий. Тэгэхэд бол одоо техникийн ажилчдаас эхлээд урьж байгаа хүмүүс касмосыг урьдчаал өөр болгоцсон. Хүмүүс нөгөө нэг тааламжтай сонирхлыг ингээд татчих юм бол пэргээл ороод ирнэ. Пэргээд ороод ирсэнд нь хэрхэн яаж хоногшуулах вэ? Ийм баяр байдгийм байна. Энэ баяраар ийм соёл тогтсон юм байна. Энэ баяр дээр ийм одоо арга хэмжээнүүд хийж болох юм байна. Тэнд ингэж зөвхөн ингээд зугаалаад баясгаач тэнд бүр тэр хөтөлбөрт нь оролцоод өөрөө ингээд одоо яадаг те хүмүүсийг айлгадаг юм уу тэр баг бүжигшиж оролцуулдаг юм уу хүмүүс ингээд тэр сүнсний баяраар ингээд хөртөөчсөн хөтөлбөртэй байхгүй ийшээ оронгуудаа тэр юм дээр нь арга хэмжээнд нь оролцсон бүр тэнд нэг тийм юу байсан сүүлийн драмын ингээ охиныг тэр нөгөө юм үзмэрч болоод тэгээ суулгачихж байгаа байхгүй тэгээд үзмэрч болоод суулгасан ингээд хүмүүс хөтөлбөрөөр явж байгаа л үзмэрч охин дээр ирээл тэгээ үзмэрч бол дандаа тийм одоо өсвөр насныхаа тийм анхны хайр дорлын юм ингээд хэлэх та. За чи энэ паркаар тоглож байгаад анхны хайртайгаа харилцах юм байна тэргээл те. Тийм ярьчин. Тэгсэн чинь тэр нэг яваад удаагүй байсан чинь экстра дотор байсан шүү. Тэр нэг модон нөгөө үзмэрчин байшингийн гадаа дараа нэг очсон чинь ингээд битүү хүмүүс ингээд гохтоо суудсан. Юу болж байгаа гэсэн чинь энэ тайрна. Ийм нэг юм хайр дурлалын үзмэрч байдаг гэсэн. Тэгээд тэр амар гоё зөв хэлдэг юм байлээ гэж жигнэсээ итгэцээ. Тэр нэг сүнслэг өөр мэдрэмж өгөхийн тулд гаргаж ирсэн бас нэг хэсгнээс болсон. Тэр үед хэдэн настай байсан? Тэр чи одоо 2013. Тэр юу л байлаа байж байгаа. Би өөрийн нас ч одоо 2013 ч одоо хэдтэй байсан. 30-тай. Тийм 30 насны л наа. Тэгэхээр одоо залуу насныхаа юугаар одоо ингээд шинийг сэтгэл ингээд хийсэн биз дээ тий. Тэгэхээр за үндэсний соёл амралтын хүрээлэнээр бол иймэрхүү парк дээр бол ийм зүйлийг хийчихлээ. Тэрний өмнө нь тэрний дараа нас миг даатгал гэл ингээд байгаа. Тэгвэл түрүү нэг өөрөө ярьжсэн шүү дээ. Би алдаж үзсэн хүн, онжч үзсэн хүн гэд. Тэгвэл хамгийн их онсон амжилттай болсон төслүүдийн талаар ярил. За мэдээж энэ нөгөө паркийн төсөл бол том амжилттай болсон гэж боддог. Ягаад гэвэл одоо хуучин Улаанбаатарчууд тэр чигээр паркаар зугаалж болдог. Тэнд гоё ингээд соёлын энтертейнмент хөтөлбөр болдог гэдгийг ингээд ойлгуулна гэдэг бол амжилттай болсны хэлбэр ах гэж бодож байна. За миг даатгалд одоо сүүлийн болсноос одоо энэ даатгалын бизнес зүрх итгэлийн бизнес юм аа гэж хэллээ шүү дээ. Тэгээ яг бизнесийн концепцоор бол тэр чинь нөгөө хүртээмжийн бизнес аахгүй. Тэгээд миг даатгалаас өмнө би чинь нөгөө бод даатгалд 10-аад оны үед ажиллаж байхад одоо би чамд бас нэг даатгалын талаар ингээд чи ингээд магадгүй их ч юм уу баг ч юм уу мэдлэгтэй байж би чамд нэг юм мэддэггээр тайлбарлаж өгье заа. Яагаад хүмүүс жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэж заавал даатгуулах юмтай болсон юм бэ гэд. Тэгэнгუთ тэрнээс өмнөх нөхцөлөд би ярингууд чи гэж ойлгож магадгүй. Тэрнээс өмнө жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг хууль хэрэгжихээс өмнө машинууд мэдээж л одоо мөргөлдөөл те. Тэгээд адгийн зарга 10 хоног гээд нөгөө хоёр мөргүүлсэн хоёр чинь юу яадаг байсан юм. Сар орчим машина барих боломжгүй бол. Тэнд чинь аюулгүй болон амьдрал хоёр гэр бүлийн амьдрал зогсож байгаа байхгүй юу? Одоо тэр машинаар амжиргаан залгадаг байсан гэр бүл. Тэгээд тэнд бүр үнэхээр уучраа болохгүй шүүх тортол очдөг. Тэр нөгөө нөхцөл байдлыг арай хөнгөрүүлээд за даатгалын байгууллагад албан ёсоор даатгуулдаг болёо. Одоо чи тэрийг ингээд өдөөдрийн байдалд харьцуулна. Бид нар гудамж байгаа хүний машин хохироочлоо. Тэгэхээр даатгалаа дуучаал тэгээд нэг хэд хоногийн дараа би машина бариад явж гин. Нөгөө хүн мөнгө орчих шүү. За одоо би тогонгууд нь тэр үед за би чамайг одоо ингээд одоо хэдэн цаг саатуулж одоо тай чамд төв өвчрөөсөн дуучлаараа гэл ингээд болоо. Тэр үе чинь бүр төсөөлхийн аргагүй хүндрэл өчөдөг байсан байхгүй. Тэгээ энийг би тэр жолоочийн хариуцлагын даатгалыг гэдэг юмыг хүмүүс нөгөө хууль хэрэгжүүлэхэд тулд өөрөө маркетингийг хийхэд тулд нэг айгүй эвтэхнэр тайлбарлах хэрэгтэй байсан. Тэгээ би ингэж ойлгосон л доо. Тинчээс нэг концепт гаргаж ирсэн нь болохоор арт түмний ойлгодог хэлээр ярих нь ороо тэр маркетингийн хамгийн одоо боломжит хэлбэр юм. Хүмүүс манай хон ерөөсөө ялангуяа даатгалын салбар янз бүрийн юм дээр бол нөгөө айгүй бага уншдаг учраас уншихыг ч нэг хүсдэггүй учраас нөгөө хэрэглээний мэдлэг боловсрол айгүй бага. За тэрийг та нар ойлгохгүй байна, мэдэхгүй байна гэдэг хаас илүү бараг шууд хүүхдүүд рүү хандаад хэлчихсэн. Эрсдэлгүй маргааш сайхан одоо хүн болгоны амьдрал эрсдэл байгаа. Маргааш сайхан байлгахыг өнөөдөр та бүхэн даатгуулж байгаа юм бол сайхан болно гэдэг эрсдэлгүй ирээдүй гэдэг тийм нөгөө цуврал хичээлийг 10 жилийн хүүхдүүдэд ингээ заахгүй юу. Тэгэхээр тэнд юу болж байгаа вэ гэхээр айл болгон одоо хүүхэд нь очиод аава ядаж бүсэл
хэдүүлээ эрсдэлгүй байцгаая тий. Аава одоо яадаг юм эрсдэл гэдэг бол айгуу дэми юм байна. Эрсдлээс хэдүүлээ хамгаалцгаая гэдэг тийм уриалгыг хүүхдүүдээр нь дамжуулаад хэлчихээр энэ бол даатгалын салбарын одоо чин 90 жилийн түүхтэй салбар шүү дээ. Түүний хамгийн тийм хүртээмжийг хүүхдүүдээр нь дамжуулж хийсэн амжилттай төсөл гэж хэлж болох. Одоо даатгалынхаа салбараас гарангуутаа буцаад entertainment-ийнхаа салбар руу орсон уу? Тэгэхээр яагаад тэнцэнээсээ гараад entertainment салбар руу орох болов? Энэ хоёрын ялгаа нь танд юу вэ? За. Даатгалын салбар бол түрүү хэлсэнчлэн бэлэн бүтээгдэхүүн зорддог, ихтгэл үнэмшил зардаг. За би таны даатгалаа тий. За ингээд мөнгө төлөв гар үсэг зураад ийм гар үсгээ цааслаадаг. Одоо дараагийн юу нь болохоор одоо entertainment бизнес гэдэг бол хүнд мэдрэмж зардаг. Тэгэхээр би одоо 10 хэдэн жилийн өмнө ч юм уу мэдрэмж зарах бизнест ингээд ажиллаж байгаа буцаад мэдрэмж зарах бизнес энэ хоёрын хугацаанд нөгөө нийгэм нь тэнд тухайд өөр арга хэрэгсэл хэрэгжилжсэн бол энэ дахиад өөр арга хэрэгсэл хэрэгэлдэг тийм нөгөө нийгмийн хурдцаас шалтгаалаад ингэдэг болсон. Тэгээд өөрийгөө дахин энэ салбартаа сорих тийм одоо сонирхол төрсөн гэх юм уу та. Даатгалын салбараас сураад entertainment салбарт үйлчилж байгаа юм байна. Энэ хоёр чинь ингээд өөр салбар болохоор юун дээр яг огтлолцоод байгаа? За тэгэхээр огтлолцол гэхээр нэг иймэрхүү юм гэж би зүгээр хараад байгаа. Хэрэгцээ одоо ингээд нэг эдийн засгийн үндсэн тулгуур ойлголтууд байна шүү дээ. Нэг талд нь одоо хэрэглэгч нар байна. Нөгөө талд нь одоо зах зээл ингээд тэр хэрэгцээг ингээд юм борлуулах юм талбар байна. Нөгөө талд нь хэрэглэгч, нөгөө талд нь үйлдвэрлэгч. Тэгэхээр энэ хоёрыг хэрхэн яаж авцалдуулах вэ гэдэг нь л одоо миний бизнесийн одоо удирдлага, маркетинг, менежментийн чиглэлийн хамгийн сонирхолтой бодлогод болж тараад байгаа. Тэгэхээр ингээд хэсэг хугацааны дараа энийг ахиж давж орж ирэх тэгээд энэ хэдийгээр энэ шал өөр салбарууд боловч намайг дахин шалгасан дахин одоо тийм өөр цаг үед өөр нөхцөл байдлаас орж ирэх тийм шаардлагуудыг гаргаж ирээл тэгэл би за энийг ахаад одоо тухайд 10 жилийн өмнө юм байсан одоо 10 жилийн дараа ямар болж ийн гэл ингээл хайл үзэж байгаа шалгууруудыг гэл мэдээж бүгд өөр салбар гэхдээ бизнес нөгөө хэрэглэгч зах зээл гэдэг үндсэн тулгуур зарчим хэвээрэл байгаа. Тэр тулгуур зарчимдаа хэрхэн яаж одоо яахав тоглоход 10 жилийн өмнө яаж тоглосон одоо ахаад өөрөөр яахав гэдгийг дахин үзээд байгаа хэлбэр л дээ. Тэгэхээр маш олон салбаруудыг ер нь ингээд сольж үзээд нь шүү дээ тий. Энэчнээс ийшээ энийг үзье гэд тэгэр хугацаанд өөрийнхөө ажиллах арга барилыг олсон гэж бодож байна. Тэгэхээр таны өөрийнхөө ажиллах арга барил ер нь юу юм? Би бүх хүмүүсийг багш гэж боддог. Айгу одоо нөгөө цуусан газараас шороо атгах гэдэг шиг би заримдаа хонд нэг халтур хэндэг шиг такси нэгэ яваад тэгээ тэр хүн нийгмийн хүмүүс ер нь яг юу хүсэж байна те яагаад одоо ингэж одоо стресс нервтэй байгаад байна яг юуг ойлгохгүй байна тэгээ ойлгуулах юм бол хүмүүсийн амьдрал юу нэлүү амар хялбар болох вэ гэдгийг ингээд сонирхож үздэг хүмүүс ингээд талтуунд яваад гүргэж яваад тэгмуудаа за би тантай сайхан ярьлаа мөнгө авахгүй. Тэгээ тэр надад илүү мундаг том нөгөө олз болдог байхгүй юу. Тэгээд тэр нөгөө юунуудыг олж хараад тэр асуудлуудыг шийдэх гээл дайрсан юм болоо дайрдаг юм болоо даа л гэж бодож байна. Тэгэхээр олон салбараас ингээд туршлага хуримтлуулсан байгаа үед тань маркетингийн одоо стратеги удирдлагын одоо яг ингээд хийж байгаа зүйлүүд шүү дээ. Тэднэрд чинь тэр давуу талууд чинь яг яаж нөлөөлж байна? Маркетинг чи өөрөө хинд юу зархаа айгуу сайн судлах хэрэгтэй болж таарад байгаа. Тэгээ судлахын тулд би өөрөө нийгмийн айгуу тайм нийгмийн судлаач, хөв хүний судлаач, зах зээлийн судлаач гэл ингээл судлал айгуу их нөлөөлж байгаа. Тэгээ судлал нь миний үндсэн нөгөө нэг хөв хүний чанартай холбогдуулаад нөгөө айгуу олон юмыг сонирхдаг. Тэрнрүү шууд холбогдоод тэгэл судлах тусам илүү нэг юм үг байдаг шүү дээ. Унших тусам л бүрл тэнгээ мэдээд байх юм гэдэг шиг сонирхож судлах тусам л өшөө дутуугаа мэдээл тэгэл өшөө гэл ингээл яваад байсан юм шиг. Өөрөнд нь хувьд ер нь багаараа ажиллаа, хамтдаа бид нар тэрийг хийсэн гэдэг зүйлсийг ер нь ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр баг хамт олноо одоо удирдан чиглүүлэхдээ ямар зарчмыг баримталдаг вэ? Сонирхолтой юм байна. Асуулт байна. За ингээд бид баг юм болвол ер нь маркетингийн одоо албаныг ч болвол компанитай үн цэнийг бүтээх хэрэгтэй. Тэгвэл үн цэнийг бүтээгч байгаа баг нь өөрөө үн цэнтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ баг дотор ажиллаж байгаа хүн болгон өөр өөрийн үн цэнийг тэр багтаа бүтээдэг байгаад тэр үн цэн нь хоорондоо уялдаад нэлээд одоо
компанида жин дарах үз тийм одоо үнэлэгдэхүйц баг болж хувирах хэрэгтэй гэж боддог. Тэгээд нэгж ажилтан болгон өөрийн гэсэн нэг мэдээж дутагдaltaй тал байгаа ч гэсэн өөрийн гэсэн гялалцсан тал байх хэрэгтэй. Тэр гялалцсан тал болгоныг зүлгээд бусдын гялалцсан талуудтай нийлүүлээд явах юм бол гоё юм болоо гэж бодоод багийнхан тэгээд нөгөө чиглүүлэх багийнхан хамтын ажиллагаан дээр айгүйх ач холбогдол өгж жоохон цаг зарцуулж сэтгэлээ айгүйх зарцуулах гэж оролддог. Тэгээ энэ маань ч гэсэн нэмэр болдог болоо гэж боддог. Яагаад гэвэл өөр харах өнцгтэй хүмүүс нэг зорилгын төлөө явахд хүнд нэг харах өнцгтэй болоод нэг төвшөнд очих юм бол нэг зорилгын төлөө явахд амар болдог. Өөрөөр хэлбэл ер нь нэг салбар дээр ч юм уу нэг ажилдаа ингээд удаан байхгүйгээр ямагт ингээд шинийг эрэлхийлээд суралцаад тэрүүгээр өөрийгөө ингээд хөгжүүлээд сориод яваад штэ. Тэгвэл одоо таны дараагийн өөрийгөө сорих зүйл чинь юу вэ? Амьдралын мөчлөг гэх юм уу, цаг хугацааны тойрон цаг гэх юм уу, тэрэнд ингээд яг давтагдаад байгаа хгүй миний юм да. Тэгээ би 10 онд төгсөж хурж ирээд соёл урлагийн сургууль багшилж байсан. Тэнд хэцүү байсан боловч надад маш сонирхолтой байсан. Тэгээ тэнд би соёл урлагийн салбарт би нэг улстай ч юм уу, ямар нэгэн багш нартай ч юм уу, ямар нэгэн хүнд ингээд өрөө төлөх ёстой гэдэг тийм юм байгаад байдаг. Тэгээ би салбартаа хэдийгээр одоо цалин мөнгөнд тэр яах вэ? Тэгээ заавал нэг тэр салбарын хөгжилд өөрийнхөө үр нөлөөг эргээр гаргах ёстой гэдэг үгнээс одоо ингээд буцаад юу яаж байгаа? Багшлаж эхэлж байгаа. 10 жилийн өмнө нэг хичээл батлуулж оруулж исэн бол одоо тэрийг ахиж очиж багшлана. Тэр үед нөгөө сурах бичиг, үндэсний сурах бичиг байхгүй байсан. Тэгээ сурах бичиг ер нь гарах хэрэгтэй гэдэг нэг одоо хойно цуг продюсерын ангиас сурж исэн найз яхан одоо онлайн продюсерын талаар онлайн номыг орчуулаад гаргаж байгаа. Тэгэхээр Монгол улсын нөгөө соёл урлагийн салбарынхан өөрийн үндсэн хэл дээрээ сурах гарын авлагатай болох гэж байгаа. Тэгээ тэрэнд бол жоохон хүчин зүтгэж байна. Юу анх удаагийн гэсэн үг юм уу? Тоогийн нэмж байгаа мó эсвэл бүр шинээр оруулж ирээд байгаа мó? За яг нөгөө нэг ийм юм байх хэрэгтэй юм. Мэдээд ном тохиомлууд одоо өдөр ирэх тусам гой гарч байгаа одоо үндсэн монгол хэл дээр ингээд орчуулагдаад тийм үү эсвэл бичигдээд гардаг баг. Тэгвэл үндэс онол гэдэг ном болвол би бол олж хараагүй. Тэгээд ангийнхаа найзын одоо энэ продюсерийн талаар онол одоо онлын гарын авлага гэсэн номыг би монгол хэл дээр орчуулаа. Энэ бол яг нөгөө нэг сургалтанд зориулсан гарын авлага болгож гаргах нь зөв юм а гэдэг юм шийдвэр түрээд тэгээд тун утгагүй одоо бизнес соёл урлагаар бизнес хийх гэж байгаа, соёл урлагийн тогоонд чанагдах гэж байгаа, эсвэл соёл урлагаар мөнгө олж болох юм а гэж сонирхч хэн болгон зориулсан тийм гарын авлага, онлын гарын авлага ном гэдээ гарна. Тэгээд тэрийг гаргаснараа соёл урлагийн салбартаа хийж байгаа нэг одоо миний хувь нэмэр гэж харах гэдэг. Яг энэ удаагийнхтар бол юу яана? Орчуулна. За тэгээд тэр номынхан одоо гарын авлага болгоод өөрөө хичээлийн ороод тэгээд цаашдаа тэр номынхан талаар нөгөө зохиогчтой хамтарсан мастер класс босод хичээлийн босод хэлбэрүүдээр номоо одоо тайлбарлсан дараагийн төвчний юмнууд болох гэж бодож байна. Монголд л яг уу сурах бичиг байхгүй байлаа гэж бодоход өөрөнтэй сурж исэн Оросод өчнөө олон сурах бичиг байгаа шүү дээ. Тэгвэл ягаад заавал энэ хүү зохиолчийн тэр номыг сонгож ингэж орчуулж байгаа юм бол? Холливуд бол шоу бизнес энэ талаар бол мундаг. Гэхдээ ягаад Орос хүний бичсэн номыг орчуулж байгаа гэхээр манай Монголын соёл урлагийн салбар чинь тэр чигээр нөгөө Оросын нөгөө суурь школтой байхгүй юу? Одоо хагас 100 жилээс илүү тийм одоо Оросын нөлөөллөөр бий болсон соёл урлагийн одоо суурьтай. Энэ дээр Оросод гарсан ном илүү манад арай амьдралд ойрхон төхөмтэй байх юм болов гэдэг юм Орос номноос орчуулж байгаа. Тэгээд угсан загсны одоо нэг үлгэр гэдэг шиг ингээл тэдэн жилийн өмнө гарсан одоо намайг очиход баахан номнууд сурагч хүл байсан л да. Тэдрийг орчуулахаас илүү болж өгвөл хамгийн сүүлийн үеийн одоо шинэ хэрхэн яаж заах сорхоо гэдэг одоо шинэ нийгэмд уялдсан номыг гаргасан дээр юм болов гэсэн бодолтойгоор энэ номыг орчуулад гаргах гэж байна.
Тэгэхээр за нэг ийм хардлага төрж магадгүй. Өөрөө буцаагаад багшлах чинь. Багшлах чаа ном сурах бичиг байхгүй учраас энэ номыг сонглоо гэдэг тийм шүү дээ. Тэнгүүд энэ яг оюутнуудад номоо шахах гад гэж магадгүй л тий. Энэ оюутнуудаа номоо шахах гад энэ ч зүгээр бизнес юм шүү гэд ингэж бас нэг талаараа харахаарай. Тэгэхээр өөрийн тань хувьд яг энийг бизнес гэж харж байгаа юу эсвэл яг үнэхээр зүгээр хэрэгтэй болохоор нь ингэж байна гэдэг имийг харсан уу? Тийм. Юм болгоныг дандаа хоёр өнцгөөс ингээд харах хэрэгтэй. Нэр намайг хардах нь ч болж зүгэснэ те. За ингээд өөрөө багш болонгуудаа те ном гарангуудаа оюутнууд чах гад. Үгүй энэ оюутнууд чинь өөрөө ямар нэг юм дээр тулгуурлах хэрэгтэй байхгүй юу? Аливаа нэгэн шинжилгээ ухаан, аливаа нэг юмны үндэс нь бол онол байхгүй юу? Тэгэхээр онол гэдэг юм байхгүй байгаа тохиолдолд бид одоо шар мэдээгээр ч юм уу ингээд юм баттгүй их сурвалжаас тэрийг үндэс болгоод али энэ рүү явах нь зөв юм байна. Продюсер гэдэг чинь ийм байна. Тэнд нэг технологи гэдэг чинь ийм байна гэдэг ингээд юм одоо онлайн номгүйгээр явна гэдэг бол айгүй боломжгүй. Тэгтээ энэ нь ягаад Оросоос ягаад одоо сургалтын гарын авлага юм гэхээр энэ зүгээр л хэрэгтэй. Одоо эхнийх юм чинь бас муу дутагдвал юм байж болно. Гэхдээ энэ заавал гарах хэрэгтэй зүгээр түүхэн гарах ёстой л нэг юм цаг үе юм байна. Тэрнээс бол одоо энэ чухал заавал энийг аваарай. Одоо заавал энэ Оросынх нь лаг шүү энэ гэж юм ерөөсөө юм байхгүй. Энэ зүгээр л цаг үеэрээ нэг ийм онлайн сурах хүчтэй болох хэрэгтэй гэдэг л утгаараа ингээд гаргаж байгаа. Энийг өмнө нь ер нь энэхүү номоо өмнө нь судалж исэн үү? Одоо дөнгөж шинээр судалж гин үү? Эсвэл өмнө нь судалчаад одоо дахиад ингээд судалж байгаа үед өөрийнхөө мдээгүй тэр зүйл дахиад шинээр гарч ирж гин үү? Гэхдээ яг одоо энэ чинь 20 дугаар дэвтэр мэтэр гарсан байгаа л да. Энэ 21 онд гарсан ном юм байгаа юм. Тэгээ өнөөдөр чинь ингээд 25 он болчлоо. Би нэг одоо энийг боловсруулах ч гэдэм үү Монгол хэрэгтэй юу, хэрэггүй юу, орчуулгын яг уу Монгол хин алдах бол гэдэг нэг 2 3 жил орчим ингээд сонирхол яваад байсан. Тэгээ сонирхол яваад байх үед за ямар ч байсан гаргасан зөв юм байна. Юу чгүй байгаад чинийх буруу минийх зөв гэснээс ямар ч байсан нэг тулгуур цэгтэй байгаад за энэ зөв буруу юу гэсэн дээр байхгүй юу. Тэгэхгүй бол энэ номыг одоо ямар ч байсан нэг юм онол гэж юм байдаг гэд тулгуур цэгийг хатгачаад энэ зөв байсан уу буруу байсан уу одоо сайн уу муу юу гэдэг асуудал ярина. Энэ байхгүй тохиолдолд онол гэдэг үндэс гэдэг юм байхгүй тохиолдолд ингээд агаар дээр ингээд чи нэг ном гаргах гэж байгаа юм тэр чинь буруу шүү. Чи нэг тим хийх гэдэг нь тэр чинь зөв шүү буруу шүү гэж яа тийм боломжгүй байх. Ямар нэг юм бодит нэг юм байх хэвээр гарт баригдсан байх хэвээр. Тэгэл за ямар ч байсан гаргаа гэл. Нэг иймэрхүү бодолд төрсөн. Номоо гаргахтаа ганцаараа бие дааж гин үү эсвэл өөр баг хамт олон байна уу? Бас ер нь бол энэ миний ажил хийжсэн маркетинг, ивент, энэ хийжсэн бүх юм дандаа багийн ажлууд ордог. Одоо хүртэл ингээд одоо энэ камерын хард сууж байгаа энэ менежментийн өнөөдрийн зураг авалтыг хүртэл хийж байгаа дандаа багаар ажилладаг. Тэгээ таныг хүртэл ингээд хамтарч надаа энэний талаар ярьж байгаа баяртай байна. Бүгдээрээ багийн ажил. Би энийг одоо нөгөө нэг юм санаачлагч буюу энийг гаргая гэдэг нь л одоо миний хянан тохиолдуулсан тусдаа хүн, орчуулсан тусдаа хүн, энэний нөгөө нэг загвар дизайныг гаргаж байгаа тусдаа хүн, магадгүй би өөрөө чадахгүй амжихгүй бол энэний одоо идэвхжүүлэлт маркетинг дээр нь хүртэл тусдаа хүмүүс ингээд оролцоод явах байх. Тэгэхээр би дандаа тгий гэж хийдэг, бусдыг уриалдаг. Тэгээ бусд маань надад итгэх юм бол хамтдаа оролцдог. Тийм л одоо багийн ажиллагаанд дуртай гэх юм уу. Ер нь энэ номны агуулгын талаар ярил. За энэ миний одоо гаргаж байгаа ном миний амьдралтаа бас нэг жоохон одоо сургамж өгөх тийм жишээ гарсан юм. Ягаад тийм жишээ гарсан бэ гэхээр би одоо намгаргээд хамтлагт түрэн хөгжим тоглож байсан гэж хэллээ шүү дээ тий. Тэгээд тэнд продюсерийн гэрээ гэж хийх хэрэгтэй байсан баггүй юу. Тэгээд би хэрвээ би тийм хууль мэддэг продюсерийн талаар ойлголттой байсан бол одоо хүртэл одоо намгарын дэлхийд даяар зарж байгаа CD болгоны 33 цент нь миний дансруу одоо хүртэл магадгүй хүүхдэл орох байсан байж магадгүй. Гэхдээ би тэрийг энэ нөгөө нэг продюсерийн гэрээ гэж юм мэдгүй байсан учраас надад тухайн үед $100 өгчгөө би ингээд одоо болно гэд ирээдүйд ийм ундаг ашиг олох хэрэгтэй байсан. Одоо зохиогчийн эрхийн тухай хууль, продюсерийн тухай хууль, энэ шоу бизнест ямар хууль дүрэн байдгийг бэ гэдэг мэдгүй байгаагүй битгүү байсны үднээс ингээд би одоо алдсан гэж юм байдаг. Гэтэ энэ алдааг одоо дараа-дараагийн Монголд ч юм уу дараа-дараагийн нэг урлагийн тогоонд оролцож энэ урлагаас мөнгө олъё гэж бодож байгаа харилцагч одоо сонирхогч болгон энэ чэнэс ингээд продюсерийн гэрээ гэдэг ямар юм байдгийг юм бэ?
одоо зохиогчийн эрхийн тухай хууль те энэ соёл урлагийн өргөн ашиглагддаг гэрээнүүд ямар хуу нөхцөл байдалтай байд юм бэ гэдгийг энэ номноос ингээд авах боломжтой. Тэгээд энэ номынхын төгсгөлд заавал тийм гэрээнүүдийг оролцуулсан ном учраас би нэг их хэрэгтэй юм байна гэдэг амьдрал хэрэгтэй юм байна гэдэг ингээд оруулж байгаа. За дээрэс нь соёл урлагт хүртэл тийм онол дээр үндэслэн технологи байдаг. За одоо арга хэмжээ хийхин тулд сценар бичих хэрэгтэй. Сценар нь ийм байх хэрэгтэй. Тэгэхээр хэрхэн яаж продюсертайгаа харьцах юм, хэрхэн яаж гадаад ертөнцтэй харьцах юм, уран бүтээлч хүмүүс яаж энэ одоо зах зээлийн нийгэмд одоо алдаагүйгээр явж болох юм бэ гэдгийг нэг тэгэнгүү энд заасан байхгүй. Энэ нөхөр бол надаас байнга нөгөө хөтөлбөр нэхнэ. Би нөгөө хөтөлбөрөө яах ёстой, нөгөө найруулагч нартайгаа ярих ёстой. Тэгэл төсөн мөс үгээл янз бүрийн юм ингээл яхахын тулд нөгөө хөтөлбөрийг бичих өгөхгүй. Тэгээд энэ ажлаасаа гарсныхаа дараа хөтөлбөр ямар чухал байсан бэ гэдэг. Ер нь бол ойлгож байгаа. яг ингээд юм эхэлчлээ гэхэд бол техникийн хүмүүс бол дандаа л удирдлаганд нь байдаг. Соёл урлагаар явж байгаа хүн болгон ингээд өөртөө ухаад илүү гүнзгий мэдэх гэдэг нэ тий. Тэнгүүт нөө чанартай үзэгч гэж бас нэг юм байдаг шүү дээ. Тэнгүүт заавал соёл урлагаар явдгууч гэсэн өөр мэрэгжлийн хүмүүс энэ талаар бас ойлголцтой болчих юм бол харилцан ингээ бие биенийхээ ойлголцоод явах юм болов гэж би бол хувьдаа дүгнэлээ. Яг зөв. Үзэгч нь өөрөө боловсралтай байж бүтээлчдээс илүү өндөр түвшний юм хүлээн. Тэрнээс бол гарч ил байдаг үзэж ил байдаг за болъё даа гэх илүү нөгөө оюуны хэрэгцээгээ хангахын тулд үзэгч нар ч яах гэдэг. Тэгэхээр энэ номноос ингээ гашгилах юм бол бид чинь нөгөө Масловын онолоор одоо оюуныгийн хэрэгцээ гэдэг бол нэлээд агсан түвшний хэрэгцээ байгаа байхгүй. Өнөөдөр бид нар эхлээд идэж уух, өмсөх зүүх хэрэгцээ, даахгүй байх хэрэгцээ тий, дараа нь хүнлүүлэх хэрэгцээ хамт олонтой дараа нь оюуны хэрэгцээгээ хангах энэ одоо бүтээл өөрөө ямар чанарын шаардлагыг ямар түвшинд хангасан байх ёстой юм бэ гэдэг тал дээр бол энэ ном дээр одоо ингээд нэг бас заагаад тавьсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм стандартын ямиг бол одоо юу гинэ? Шоу гинэ. Ийм стандартын юм бол одоо юу гинэ одоо гэдэг нь те. Одоо үдэшлэг гинэ ч гэдэг юм уу те. Ийм стандарттай хаа бол тийм болно гэдэг ингээд одоо тэр юуг нь хүртэл заагаад бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол ер нь соёл урлаг гэхээс илүү хүмүүс ингээд ер нь манай одоо соёлын бүтээгдэхүүн ямар хуу байх ёстой юм бэ гэдгийг мэдхийн тулд хүртэл энийг бас сонирхож болох юм гэж харж байна. Өөртөө бас мэдлэгөө төрөвлөх хэрэгтэй шүү дээ тий. Одоо яг орчуулгын шатандаа явж байгаа юу? Хизээнээс яг борлуулагдаж бидний гарт хүрэлцэн ирэх үлээ. За орчуулгын шат туссан. Тэгээд одоо хянан тохиолдуулах юм явж байгаа. Тэгээд хянан тохиолдуулах юм нь одоо нэг иймэрхүү нөхцөл байдалтай юм л да. Нөгөө зохиогч маань өөрөө одоо Кирилл Алишкевич гэдэг нөхөр өөрөө нөгөө дайн байлдаанаас болоод Америк руу ингээд дөрөвцөн. Тэгээд энэ номон дээр чи ерөнхийдөө Оростой холбогдолтой юмнууд бол байгаа. Гэхдээ өнөөдрийн цаг үед одоо хэрхэн яаж нутагшуулж гарах вэ гэдэг одоо илүү ойлгоход хялбар болох илүү одоо цаг үеэсээ одоо ингээд юм хоцрогдлохгүй байх талтай аль талаас нь илүү тэр хууль дүрмийг харах юм. Тэгээ болж игэл манай нөгөө эрдэх туршлан гэж яриад байгаа. Энэ Оросын хуулиуд шүү дээ. Монголын хууль руу ингээд зэрцүүлж болох юм. За одоо энэ удаагийн хэвлэлэн дээр арай тэгж барахгүй. Дараагийн удаагийн хэвлэлэн дээр одоо дахин сайжруулах хоёр дахь хэвлэлэн дээр бол яг Монголын хууль руу энийг харьцуулсан байдлаар гарна. Одоо бол би хүний номыг орчуулж гаргаж байгаа учраас өөрийнх нь нөгөө бодлыг оруулж арай болохгүй. Тийм учраас хоёрдугаар хэвлэл дээр бол арай ингэсэн тийм магсан төвшний боловсруулалтууд орох боломжтой болов гэж бодож байна. Тэгээд яг одоогийн байдлаар одоо хяналтын шатандаа явж байна. Тэгээд цагаан сарын үед бол шинэ ном гарч болоо гэж бодож байна. За жишээ нь энд нэг ийм сонирхолтой зүгээр гарч ирэл байдгийг. За энэ нь бол зөвхөн Оросын талаар бичээгүй. Энэ бол одоо баруун Европын одоо тэр Холливуудын бизнес хэрхэн яаж явсан юм бэ? За энэ дахиад нөгөө Япон Дундад Азийн одоо соёл урлаг одоо K-pop тэ одоо энтхэг киноч гэдэг юм уу энэ одоо дэлхийгээр ингээд мундаг болж байгаа тэр Солонгосын соёлын хувьсгал юу яаж явсан бэ гэдэг талаар ингээд бас товчон гардаг байхгүй. Тэгэхээр энэ дотроос бид монголчууд тэгвэл энэс алийг олж харах юм бэ гэдэг юм олж харж магадгүй. За тэгээд энэ дээр бүр нэг юунууд бүр ингээд одоо чиглэлээр нь бичсэн байгаа. Нэгдүгээрт хөгжмийн продюсерийн салбар гэж ямар юм байх юм? Хөгжмийн продюсерийн одоо энгийн киноны продюсераас юугаараа ялгаатай юм? За энэний ашиг нь тийм байдаг. Эндээ хамгийн чухал юм байдаг. Ингээд илүү тодруулаад өгч байгаа. За дараа нь болохоор нөгөө театрын одоо мюзикл ч гэдэг юм уу, жүжиг драм ч гэдэг юм уу, ийм талдаа энэ одоо технологийн тал нь ямар юм байдгийг, энэний онцлог нь юу юм? Энэ дээр юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг ингээд бичиж байгаа.
За тэгээд тэрний хамгийн сүүлийн юм нь болохоор одоо энэ зах зээл дээр хэрхэн яаж одоо хөгжмийнхэн ч байна уу, театрынхэн ч байна уу бүх энэ соёлоор мөнгө олж байгаа юмны хамгийн чухал юм зах зээл дээр хэрхэн яаж одоо харилцаанд орох юм бэ гэдэг. Одоо түрүүний ярьсан ч нөгөө гэрээний одоо байдлууд за одоо ингээд нөгөө нэг продюсер ахаад нөгөө спонсортойгоо зах зээл ахаад зэрэгтэл юутайгаа одоо спонсор үзэгч артистууд хэрхэн яаж энэ жигд харилцан алдагдaltaгүй жигд харилцаанд орох юм бэ гэдэг юмыг нарийн бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг юм хөгжмийн продюсер, кино урлагийн продюсер, ахаад нөгөө шоуны продюсер бүгдээрээ ийм юм онцлогтой шүү. Энэ дээр нь ингээрээ, энэ дээр нь ингээрээ гэж заасан байгаа гэсэн. Тэгэхээр тэргээрээ л өргөн хүрээг хамарж байгаа. Бүх талын одоо продюсер соёл урлагаар мөнгө олгож байгаа хүмүүсийг ингээд хамарж байгаа. Тэгэхээр энэ дээр ахаад уран бүтээлч нарт ялангуяа бүр илүү одоо чухал заалтууд ингээд энэ төр байдаг. Хэрвээ ийм гэрээ хийх юм бол ийм дээр анхаараарай. Ийм дээр гэрээ хийх юм бол ийм дээр анхаараарай гэд тэн дээр бүр нэг өөрийгөө за хэрвээ та энэ сэдвийг ойлгосон бол ийм дээр ингээд өөртөө ингээд одоо зохиогчийн эрхийн талаар яг энэ одоо киноноос зохиогчийн эрхийн талаар үзээрэй. Яг энэ одоо кейс дээрээс юуны талаар одоо хөгжмийн продюсерийн талаар үзээрэй гэсэн тийм бодит кейсээр нөгөө юунуудын сэдв болгоны ардталт нь нөгөө өөрийгөө шалгах асуулт гэдэг шиг тавьсан байна. Тэгэхээр энэгээрээ бас бүр ингээд нөгөө одоо хар угаар хэлэхэд нөгөө энийг үзээрэй, ингэж ойлгоорой, энэ дээр анхаараарай гэдэг юмнуудыг ингээд шат дараалан хэлсэн байгаа гэж. За өөрийн тань хувьд маш олон мэрэгчлүүдийг ингээл мэрэгжил гэдээ явшлаа штэ. Хажуугаар нь сонирхол хобби тань юу юм? Хүнд нөгөө ирчүүч өгөх ямар нэгэн байдлаар ирэх хүн чинь нөгөө нэг юм экстрим юм дуртай байдаг. Тэгээд би тэрийг нэг юм аялалтай холбож боддгийн. Хээр гадаа яваад тий тэр нөгөө машин тэрэг нь одоо яадаг тий экстрим маркаар аялал загас жарахаа ч гэдэг юм уу эргүүлэх нь бол миний хувьд амар тийм чухал амралт гэж үздэг. Тэгээд тарих толгоос иргэдэг. Монгол улсад ан агнуур гэхээр ингээл нөгөө амтны хамраас цус гаргана одоо ядгийн чоног нь хаар хиймар энэ төр янз бүрийн ингээл юм цөрөг ойлголтууд байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө ангийн зохистой энэ аяллалын ингээд хэлбэрээр зохистой хөгжүүлнэ гэдэг нь болохоор одоо баг уул уурхаа ашигласнаас илүү тийм зохистой нөхөн сэргээдэг баялаг баггүй юу. Тэгэхээр энийг хэрхэн яаж зөв зохистойгоор хэрэглэх вэ гэдэг талаар бас одоо илүү сонирхож одоо энэ манай гэр бүлийн одоо компани их ав сэтгүүл энэ төргээд хүртэл нөгөө хүмүүс нийгэмд зөв мэдээлэл өгөх талаар ингээд сэтгүүл энэ төр гаргадаг. Тэгээд тэрэнд бас өөрийнх нь хувь нэмрийг оруулах гэсэн бодлоор ингээд ажилтдаг. Жишээ нь барууны орнуудад ан олзуурын ашигаасаа улсынхын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг гэж байгаа. Тэгээ яагаад тэр нь маш зөв байгаад байдаг гэхээр уул ус бол хизээч нөхөн сэргээхгүй нөгөө уул орхоод нөхөн сэргээхдэггүй ингээд юм одоо байгалийн баялагийг нэг удаа ухаал аван тэгээ байхгүй. Ан гөрөг маш зөв менежменттэйгээр ингээд хийх юм бол тэр нь дахиад нөхөн сэргээгддэг. Ер нь бол уул мод ус ямар нэгэн амтны аймгийг юм уу ямар нэгэн байдлаар ингээд сэргэжүүлэлт хийх хэрэгтэй байдгийг ер нь бол бүр зохион байгуулалтаар. Одоо хэрэг унсан моднуудыг тэр газраас нь ингээд авахгүй байх юм бол тэр дараагийн шинэ мод ургах нөгөө юуг нь газрын хөрсийг ингээд эзлээ байгаад байдаг байхгүй. Яг тэрнтэй адилхан одоо хөгшөрсөн те юунуудыг ингээд хит ингээд их болоод байдаг ингээд юг ан амтныг сэргэжүүлэх энэ төр хэрэгтэй байдаг. За тэгээд байгаль хэлхийдээ хэрхэн яаж зөв харьцах вэ гэдэг талаар нэг юм одоо их засаг хууль дээр хүртэл дурдсан юм байдаг. Тэр нь болохоор одоо 13 дугаар зуунд их засаг хуулийг баталсан байгаа шүү дээ. Тэгээд ан аав гэдэг бол ингээд олзуурын шин чанартай биш ээ. Энэ бол стратегийн шин чанартай юм байгаамаа гэдгийг одоо стратегийн дайн байлдааны сургуульд болдог стратегийн шин чанартай юм байгаамаа гэдгийг бас нэлээд хуульчилж өгсөн байдаг. Тэгээд өнөөдрийн бидний нөгөө нийтлэг ойлголтоор болохоор одоо ан гэдэг бол заавал амтны амийг таслаад байгаа гэдэг асуудал биш. Энийг хэрхэн яаж зөв одоо хадгалж хамгаалаад хамгаалсныхан дараа үржлийнхэн тохиолдолд нь одоо тэрийг хамгаалаад дараа нь одоо хэрхэн яаж зөв үр чимтэйгээр зарцуулах вэ гэдэг талыг ярих юм бол энэ нэлээд тийм эко тийм сонирхол болж таарат байгаа. За тэгээд тэрнтэй холбогдлолтой бол бүр их ав гэдэг нэртэй зураг байдаг. Үндсэн зураг нь одоо Бээжинд хадгалагддаг гэсэн байдаг. Тэгээ нэг 12 м хурд. Тэгээ тэр зурган дээр бол бүр хувлаа хаана хэрхэн төрслээд те одоо яаж тэр одоо ангаа ингэж
бүсэлж байгаа. Яг цэргийн нөгөө тактик шиг одоо ангаа бүсэлж байгаа 3 давхар бүслээ. Тэрвээ тэр анд алдаа гаргасан одоо 10 цуцуудын одоо жанждыг хүртэл одоо ингээд торгуул шийтгэлд ингээд оруулдаг гэдэг талаар их хав дээр байдаг. Тэгээ энэ их хав гэдэг зураг энэ одоо их засаг хууль энэ ан автай холбогдолтой юм бол эртээр үеэс маш тийм замбараатай хууль дүрмийн дагуу явдаг байжээ гэдгийг бас сонирхож судлаад тэрийг яаж хүмүүст зөвөр ойлгуулах вэ гэдэг талаар ингээд их хав гэдэг одоо пэйж одоо юу хөтлөөд явдаг. Сэтгүүлийг ингээд хөтлөөд явдаг. За энэ бол миний хобби. Тэгээд түрүүн ахаад нэг хэлсэн чинь салбар болгондоо өөрийнхөө үр одоо нөлөөг зөвөр ингээд харуулчих юмсан гэдэг нөгөө л нэг одоо хоббигоор хэрхэн яаж хүн хүртээмжтэй өгөөжтэй байхаа гэдгээд одоо баримтлаад явж байгаа бас нэг хэлбэр юм байна. Таны хувьд ер нь өнгөрсөн хугацаанд тулгарч исэн хамгийн том асуудлууд нь юу вэ? Ер нь хэцүү гэдэг хүний амьдралд аюул тэгдэж штэ. Яастай зовж гин, би ингэж гин, би тэгж гин гэх амны бэлгшээлгүй өгнүүд байдаг штэ. Тэгэхээр та ер нь тэдгээр өгнүүдийг хэрэг ашигладаг вэ? Эдгээрийн хаард ер нь яаж давж гардаг вэ? За мэдээж нэг одоо хүүхэд байх чинь нөгөө тэр болгон амьдралын нөгөө хатгүй байсан баг те. Тэгэл ойлгохгүй ч байсан. Тэгэл уйлал. Тэгээ уйлаа гэж яага шийдэгдэхгүй л байсан шүү те. Тэгэл 7 нөхдөд мэрэгжил 2 орно. Би чи 2 мэрэгчлэр сурдаг байсан учраас 7 нөхдөд 4 удаа мэрэгжил орно. А мэрэгжил орсон болгоны дараа маш их даалгавар өгнө. Маш их даалгавар гэдэг нь би тохоо өдөр ер нь нэг удаадаа ингээд 3 зохиол цээжлээд тэрийг уянгалаг сайхан тоглох хэрэгтэй. Би 2 мэрэгчлэр юм чинь нэг нь тоглох хэрэгтэй, нөгөөт нь дуулах хэрэгтэй. За тэгээд 7 ногт 2 удаа ингээд 4 удаа мэрэгжил орно. Тэгээд хөгжим бүжгийн хүүхдүүд нөгөө төгөлдөр уур гэж үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд манай гэрт би чи баяа али хөгжим болохоор төгөлдөр уур байхгүй. Тэгээд төгөлдөр уураа сургууль дээр очиж хомч давтна. Давтаад төгөлдөр уурын сургалтыг шалгалтаа өгөнд бол тэрийг ахаал цээжлэх хэрэгтэй. Мэдээж хөгжим бүгийн юм чинь тэрийг цээжсэний дараа бас авиглаа гоё болгоно гэл ингээл илүү сайхан болох хэрэгтэй шүү дээ. Зүгээр нэг цээжлсэн юм уншиж болохгүй. Ерөнхий эрдмийн хичээл өглөө 8-аас одоо жишээ нэг өдөр мэрэгчлээ суuna. Тэгээд нөгөө мэрэгчлээсээ нэг цаг орчим ягаа. Тэгээд тэр чинь за тэгээд одоо загнуулсан шин шийдвэр л гарч ирнэ. За тэг өнгөтэй нөгөө дуулаачихын мэрэгчлэр орно. За дуулаачийн мэрэгжил дахиад нэг цаг орчим үргэлжлэнэ. За тэгээд нэг цай ууж муугаал ингээл байж итл одоо ерөнхий эрдмийн хичээл. Яг л нөгөө нэг одоо математик генетик гэл ингээл ороод тэгээд тэр нэг 6-7 үед тарчих шүү. Тэгээд түрүү нөгөө хэлжсэн багшаа би халтур байдаг байж тэгээд байсан шүү дээ. Тэр чинь болоод хүн болгоно л хөгжим үж. Тэгээд яг надад 2 мэрэгжил тэр байсан учраас надад илүү 2 дахин ачаалтай байсан. За тэгээд нэг ресторанд халтур хийж агаад ресторанд байсан ингээд хоол идчихнэ хөрхий. Тэгээд нэг 10 цагийн үед гэртээ очиод тэгээд давталт эхлэндэ. Хэрэг давталт одоо тэр нөгөө мориор ингээд давтаад байхаар ингээд энэ ингээд эвэршээд мэдих нөгөө юм мэддэгтгүйц ингээд юм овоогоо тэр нь эвэршээд юм. Хэрэг давтааг уухал тэр нь эвэршгүй зөөлхөн болчихдог хөө. За тэрийг мэрэгжлийн багш нар хараад өө чи давтааг он чантай бараг хичээл орохгүй гэдэг. Тэгэхээр би тэрийг давтахын тулд одоо өдөр 6 цаг давтах хэрэгтэй гэл ингээд багш нар хэлээд байгаа. Гэхдээ чи давцсан уу нөхөр минь давтахгүй бол ирээд хэрэггүй шүү гэл. Тэгээд би орой 10 цагт очиж байгаа хүн тохоор. За нэг телевизэр үзэх тийм баясаж хөөрхөн мөрөх тийм боломж юу байхгүйсэн байгаа гэж бодоод байгаа. Тэгээд нэг цаа ууж аваад гэрийн хувцыг өмсөж аваад тэгээд галтгооныхоо өрөөг угсармал байр штэ. Ямар хавас маа одоо шиг хавас маас гэх шиг тэгэл угсармал байранда галтгооныхоо өрөөг сайхан хаалгыг хагаад тэг хаалгыг хаахтаа нөгөө амар том бүтээлэг өнжүүлээд тавьчихна. Нөгөө хүмүүс мань ятгахнаа унтгалдаа гэрийнхэн аав ээж ах トゥ нар мань те. Тэгээд эхлээд нөгөө гараа халаах үүднээс ингээл нөгөө дасгал уншин гам уншин гэдэг нэг цаг орчимд хийж байгаа. Тэгээд нэг нэгээр нь давтаж эхлэн тэ. Мэдээж тэр чинь концертын тоглож байгаа юм шиг нэхнээс нь ахуулаад айгүй уянгалаа тоглохгүй ш. Яг чадахгүй байгаа хэсгээ ингээд 110 одоо мэдгүй 10 120 хэдэн ч удаа ингээд яг чадтлаа гээл автаад. Нөгөө хажуудалд хэрвээ сонсож байгаа хүн бол бүр ингээд залхаж өгмээр байгаа ш тэр чинь. Тэгээд тэрийг гэрийнхнийгээ онтуулахын тулд нөгөө юм хатаадаг байсан одоо модон юм одоо хавчаарыг шууд нөгөө тэвхэн дээр ингэчээр нөгөө арай дууг ингээд зөөлхөн болгож байгаа. Тэгэл үүр чадал тавтан да. Тэгээд тэр чи одоо бас амар. Тэгээд өглөө 8-аас хичээлтэй байдаг үүр чадал тавтаад нэг одоо 11 12-оос за дунд нь ингээд нэг цай ууж байгаа ам цангаж байгаа тий цай уугаалцаа нэг жоохон гар марныхын хөлс мөлсийг ингээд нэг жоохон ингээд гараа нэг амрааж байгаа. За тэгэл тавтаад. Тэгэл нөгөө юм нь болохгүй болвол өглөөний үүрээр 5 цаг мавн цаг үед ингээд сандарч эхэлж байгаа юм. Яа хичээл орох гэд нэг 3 цаг дотоод байдаг нөгөөдгөө цээжилдгүү нөгөөдгөө чаддгүү тэгэл иймэрхүү маркаар ингээд нэг сүүлийн одоо
1-р курсээс 4-р курс хүртэл ингээд давтна гэдэг бол ингээд баг нэлээд тийм хөдөлмөр цаг зав шаардсан байгаа даа байхгүй. Надад шантрах боломж байхгүйсэн байхгүй. Хүмүүс бол яг шантраад нөгөө юу яадаг гэсэн. Би мэрэгчлээс хаслаа, боллоо энэ чинь төгсгөө энэ гэлтэй. Хаялаа маялаа. Тэгэд манай багш нар гэрийнхэн ч юм зарим тэгдэг гэсэн. Чи нөхөр минь ганц юм чадахгүй байж хоёр дахьтаа чи явахгүй шүү. Хориглон надад ч одоо шууд гар эсвэл чөлөө амаа гэлтэй. Тэнгүүт нүггүй би хоёулынгийн төгснөө гэл. Тэгээд нөгөө нэг багаасаа амар нөгөө нэг мах руу суугаад сурцсан учраас тэгээд тэнд бол одоо надад тийм ухрах няцах тийм боломж авах. Мэдээж тэр хөгжим мужигч сурсан болоод ингээд сууж сурсан. Тэгээд дараа нь хаанаас ингээд таашаал авдаг болсон бэ гэхээр мэдээж хэцүү хүнд зүйл тохиолно те. Тэнгууд нь бүр хэцүү юм ингээд хийчихнэ. Тэгэхээр нөгөө нэг надад ингээд шантрахад байсан хэцүү юм бол амархан ч юм шиг санагдал те. Ахаад нэг шантармаар юм нь болохоор бид нар нэг продюсер ч гэдэг юм уу, маркетинг ч гэдэг юм уу, нарийн мэргэжлийг ялгаагүйгээс болоод байгууллагууд хүнийг одоо хавсран ажил гүйцэтгүүлэх амар хэцүү юм руу гэж тулгадаг байсан. За тэр нь юу вэ гэхээр одоо маркетингийн менежерийг борлуулалтын менежертэй хавсаргаад бүр дээрээс нь чи дизайнаа хийх ёстой гэдэг. Тэгээ би нэг Монголын нэлээд бас нэг нэр бүхий компанид хэсэг ажиллаж үзсэн. Тэрэн дээр ингэдэг өмнөх маркетинг менежер дизайнаа хийх. Дизайнераа хийгээд тэгээ маркетингаа хийждэг байсан байхгүй. Тэгсэн чи адилхан тексттэй. Би тэгээд нөгөө л нэг сурсан зангаараа чадахгүй гэж хэлэхгүй тулд би шөнө нь тэр үчи нэг тийм 2 дэлгэц мэлгэсэг бол тийм тансаглуулна гэж байхгүй шүү дээ. Нэг ийм жижигхэн компьютерийн дэлгэсэн дээр тал дээр нь хувааж агаад YouTube-ээс хэрхэн Corel дээр дизайн хийх үү гэдгийг сургалтаа үзээд дэлгэсийн тал дээр. Тэгээд тал дээр нэг Corel-ээ нээгээд тэгээд шөнө нь дизайн хийгээд өдөр нь маркетинг хийж батлуулаад шөнө нь дизайн хийгээд өдөр нь маркетинг хийж гэж батлуулжсэн. Надад үндэ шантраад болиг гэх юм бол мэдээж байдаг. Тэр ихтэй би шантрал гэхээс илүү за би үнэхээр аргаа өөрчлөж гэдэг юм уу те. Иймэрхүү юмар туулж байсан. Тэгээд мэдээж хүний амьдралд нөгөө хобби гэдэг бол хүний бүх хэцүү юмнаас ингээд аварж гардаг юм болов уу гэж боддог. Тэгэл тэргээрээ л жоохон туулдаг юм байна. Өөрийнхөө хувьд саяхан шиг ямар ч хэцүү байдалд аргын олоод гарч ирж байгаа штэ. Тэнгүүт одоогийн нөхцөл байдалд хэцүүгүй зүйлүүд нь одоо шилэх юм бол тоног төхөөрөмжийн хувьд ч гэсэн эсвэл өөрийнхөө мэрэгчлэр яг ингээд юмаа хийж явах ийм үед таны зүгээс одоо удирдах албан тушаалтын юм байгаа штэ. Тэнгүүт би ийм имийг туулсан учраас чи наадхаа зүгээр аргалал та гэд яг тэрийг ийм тулгах тохиолдол байдгүй. Тэр талаар юу гэж боддгийг? Тийм тулгах тохиолдол байсан. Гэхдээ би эхлээд нөгөө ажилд авах гад нөгөө хүмүүс шалгарууллаа шүү дээ. Ингээд залуучуудыг ингээд манай багт тэмцэх хүн мөн үү биш үү гэдэг. Би шууд яг чиний асуултыг би хүндэх. Та хэцүү байдлаас яаж гардаг гэж асуудаг. Тэгээ тэр хүмүүс чадна гэвэл би дараа нь шантрах үед нь тэрийг сануулдаг. Та ингэж ажилд орсон шүү дээ. Та яг энийг одоо хийгээд харуулчих те. гэдэг өнгөс нөгөөдөл чинь хүн болгон нэрэндээ айгу хайртай байдаг байхгүй юу. Тэм учраас хэлнийхээ ард гарах гад ингээд зүтгэдэг. Тулгах явдал ихэнх үедээ бол байсан. Сүүлдээ би тулах ёсгүй минь энэ хүнд заавал нэг нөөц илүү чадвар байгаа тэрийг нь жоохон өнгөлөх хэрэгтэй юм байна гэж юу н хардаг болсон. Мэдээж одоо ядгийн одоо креатив бүтээгч хүмүүсээс менежмент юм шаардаад би алдаа гаргадаг байсан байж магадгүй. Эсвэл одоо айгүй сайн гүйцэтгэгч хүнээс би заавал гой шинэ санаа гаргах гэж хэлээд шахдаг байсан байж магадгүй. Тэгээ энийг ингээд бодоод хаад одоо надтай хамтарч ажиллаж байсан зарим нэгэн залуучаас уучлалт хүсье. Тэгээ би бас мундаг одоо удирдахч байж чадаагүй. Гэхдээ айгүй тэднэрт одоо ингээд уучлахгүйгээд бас тэгээд нөгөө юугаар хэлэхэд бол эртхэн та бүхний ч гэсэн цагийг алдахгүй ингээд за одоо хэрэггүй гэд хэлж ийсэн нь бас би айгүй шудраг одоо хамт олон одоо ялангуяа өөрөөсөө доор залуучууд нөгөө баг арай залуу насны залуучууд айгүй шудраг хандахыг хичээдэг. За чи бүтэхгүй байна гэж шууд ингээд хэлчихвэл нөгөө хүн ч гэсэн дараагийн арга бодох нь зөв юм болов гэд. Тэгээ тэр нь одоо миний хувьд арга болж байгаа юм уу та. Тэрнээс бол яг шантраа за болий гэж нэг тэгдэг байсан. Тэгээд хамтран ажилт залуучаа шантрахаас илүү өөр ямар арга байна гэж асуух гэж оролддог гэхүү дээ. Тиймэрхүү юм. Одоо ер нь шантрах гэдэг чинь нэг өөр асуудал. Тэнгүүтлээ зогсолтгүй суралцах, хөгжих гэдэг чинь бас ингээд нас явсан ч гэсэн ингээд суралцаал хөгжөөлөө шүү дээ, тий. Тэгэхээр одоогийн нөхцөлд та өөрийгөө яаж суралцуулж, яаж хөгжүүлж ийн эсвэл зогсцсон уу? Миний нөгөө сүүлийн 10 хэдэн жил одоо юу яаж байгаа намайг пүүшлж байгаа мэргэжил бол маркетинг бизнесийн удирдлага байхгүй тий. Бизнесийн удирдлага чи өөрөө нийгмээсээ явагдахнаа
ядаж 2 алхмын өмнө төлөвлөж нийгмээсээ нэг алхмын өмнө за ингэх юм бол арт түмэн энэ дуртай хэрэглэгч энэ дуртай юм чи ингүүл зүгээр гэдэг нэг юм өөрөө нэг 2 алхмын өмнө явах нь миний одоо хэрэгцээ шаардлага болсон. Ажлаа хийх хэрэгцээ шаардлага болсон. Тэм учраас би зогсолтгүй сурсаар л байгаа. Магадгүй одоо ингээд камерын өмнө ярьж сурхааж бэлтжиж магадгүй юм те. Энэ бол миний хувьд бас л нэг тийм челленж. Одоо хүртэл англи хэлний курс сураад хамгийн хөгшин сурагч. Тэгээд сурж байгаа. Түрүүн одоо багштайгаа ингээд ер нь уулзахад манай багч одоо 60 эдтэй хүн болж шин нөгөө морь өрийн багш маань. Тэгээд доктор хамгаалах гэж байгаа. Тэгээд би бас доктор хамгаалъя гэж бодож байгаа. Тэгээд тал бүрийн юмтай болъё гэсэн бодолтой байдаг ш. Тэгээд ер нь хүн хизээч нөгөө нэг сурхаасаа зогсдоггүй юм болов гэж бодоод байдаг. Тэрэнд бол итгэлтэй. Өөрөөтөө нь ер нь ингээд хараад ахлаар сурагч байхаасаа оюутан болоод ажилд ороод тэгээ одоо хүртэл ингээд завсар зайгуул ингээл нүдээлээ штэ тий. Альва юм ингээл завсар гарвал хоббигоо нүдээл юм л бол ажиллаа нүдээл би бол ингэж ингээд тэр нь ингээд өөрт чинь дараа болохгүй байна уу ингээд нэг сайхан ингээд тайван амьдрч болохгүй юм уу? Заавал ингээл тасралтгүй л ингээд байх юм уу? Энд дээр үсээ ингээд эргэж ингээд за дараа нэг өгшөрснийхаа зүг ч юм уу те буруу ч юм уу. Өгшөрснийхаа дараа ингэснэ үгүй тэгжээхээ оронд ингээд ядаж тий сайхан амарж ихгүй яав да ингэж ихгүй яав да гэд бодох үе ирэх болоо юу гэж бодож байна. Гэхдээ мэдээж хүн юм чинь нэг жоохон залхуур штэ те. Тэгээд заримдаа нөгөө нэг юм шантрах нөгөө залхалт болдог. Тэгэхээр би залхалт болоод эхлэнгуут нь шал өөр юм хийгээд тэгтээ амарч зүгээр хөвтдгүү зүгээр энийг түр хайчаад нөгөөтгөл хийчихдэг шин. Тэгэхээр тэр нь нөгөө сэтгэл зүйн амралт болдог. Тэгээ заримдаа нэг юм байдаг ингээд бизнес хөгжүүл, маркетинг гээл толгойн ажил хийгээл толгойн шүүж гарах хахад ямар өөрийгөө ингээд чихээл нүдээ суугаад байхаас илүү баг давай али надад өргүүлэх юм байна. Би бие хүчний ажил хий. Тэр нь бол хамаагүй гоё. Али би яадаг ингээс хөдөө яваад нэг юм жолоо орж мараад хөдөө яваад нэг юм ямар ч толгой ажиллахгүй тэгээ хар бор ажил гэдэг. Тэгээ тэр нь болохоор ингээд толгой амарчдаг учраас салхин гарчаад тэгээ буцаад өрөөдрөнгөт нөгөө толгой дахиад ажиллаад эхэлдэг. Тэгэхээр би зүгээр л нөгөө нэг сатааруулж өөр юм хийчээд тэгээ дахиад нөгөө төхөрөнгө гардаг. Тэнгууд тэр нь одоо амралт болж байгаа юм да. Тиймэрхүү юм байна. Гэтэ наадах чи би бол яг урлаг суурьтай нь холбож бодож байгаа байхгүй юу? Яг ингээд морин уур сурахын тулд өдрө болгон давтдаг, ямар ч завсар зай байгаагүй. Яг тэрэн шигээ суурь нь ингээд зөв тавигдсан учраас одоо хүртэл ингээд завгүй байгаадаа хизэж харамсгүйгээр явж байгаа юм болов уу гэж бодож байна. За өргөжлүүлээд асуух юм юу байна гэх юм бол өнөөдөр ингээд харахад өөрөөрөө ингээд санаа аваад алдаад те би энийг хийцэн байх шүү гэд бодож исэн тийм зүйл юу вэ? Тэгээ би хэлбэр өнгө үзэмжинд сайн биш. Би багшийнхаа нэг одоо ингээд магадгүй гамбол тагшийн анх заснаар нэг суур агуулга гэдэг юм руу анхаарал хандуулдаг. Тэгээд би одоо зарим хүмүүс ингээд юм хэлбэрт ячаад за би энийг хийчлээ штэ гэдэг. Үгүй энийг би хийчлээ гэж дуурах нь надад чухал биш. Энэний суурийг тавихад нь би оролцсон штэ гэх нь надад илүү гоё байдаг. Тэгэхээр агуулга суур зөв байгаа тохиолдолд цаашаа хөгжил бүх юм болно. Одоо ингээд компани удирдлагын бүтцэгсэн ингээд байдаг юм дөө. Зарим хүмүүс бол ингэчлээ тэгчлээ гэж дуусгах сонирхолтой. За мэдээж дуусгах бол чухал. Би харин эхлэл нь зөв байгаасаа гэдэг дээр айгүй анхаарал хандуулдаг. Ялангуяа манай албаны залуучууд одоо тэр креатив баг ахаа тэр юунууд нь анхны нэг ойлголтууд маш зөв байгаасаа гэдэг дээр л их хичээдэг гэх юм да. Ер нь хэр амбицтай хүн бэ? Амбиц гэдэг яг юу гэж? Ер нь таны ойлгож байгаагаар. За амбиц харин тодорхой төвшөнд байх ёстой юм байна гэдгийг би сайхан ойлгосон. Тийм. Урд нь бол ингээл дугаа за гээл ингээл нөгөө аль болохоор болохгүй амжуулах гал зүтгэл. Одоо бол бас нэгэнт нөгөө өөрийгөө тодорхой юм хийж чадна, энийг чадахгүй гэдэг мэддэг юм чинь чадахгүй гэдгээ ч бас тодорхой хэлжийнхэн зөв юм болоо гэдэг. Наадах чинь чадахгүй шүү. Өчнөөсөө бити хараарай те. За дараах зэрэгтэй бол энийг чинь би өнөхөр чадахгүй шүү дээ. Тэгээд чадахгүй бол одоо тэгээд би хэрэггүй бол тэгээд хэрэггүй те. Надад одоо яддаг те. Намайг хэрэглэх газар нь тэгээд хэрэглээл гэж байна ч те. Тэгээд би хэрэг болсон газараа үнэлэгдсэн газараа байвал надад илүү таашаалтай байдаг. Сүүлийн үед ямар шин санаа гаргаж за энийг хийчээ даа гэж оролдож үзчихсэн зүйл юу вэ? Нэг гоё юм байгаа. Тэгээ энэ бол одоо бас л миний салбарын хөгжлийн холбогдолтой юм байна. Соёл урлагийн салбарт ингээд нэг юм зах цензур одоо нэг юм шат дараа ирэм гэдэг юм байх хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь одоо зэг бодлоо одоо Монгол Улсын гавьяа чигчдэн 100 мянган төгрөгөөр дуулдаг.
Тэ ардын жигчин 150 мянган төгрөгөөр дуулдаг. Оюутан бол 50 мянган төгрөгөөр дуулдаг гэдгийм үү. Тэгээд энэ салбар чи өөрөө нөгөө татваргүй бизнесийн салбар болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ мөнгө л олж байгаа бол энэ татвар төлөх хэрэгтэй. Тэгээ энийг ингээд ийм бизнесийн системээр нь одоо урлагийн бирж, хөдөлмөрийн бирж гэдэг шиг ингээд хий гэсэн тийм амбиц маань одоо 10 хэдэн жилийн турш ингээд явж байгаа. Тэгээ тэрнтэй ч түрүүний ном холбогдно. Ном холбогдохоор энэ системийг үүсгэнэ гэдэг бол айгу эхлээд онолтой байх хэвээр. Тэгээд дараа нь одоо дэд бүтцтэй байх хэвээр. Тэгээд дараа нь хүмүүсээ бэлдэх хэвээр. Тэгээд ард түмний хэрэглэгчээ ингээд айж маажмаар ингээд оруулах хэвээр гэдэг айгу том юм байгаа даа. Тэгээд том арт маркет гэдэг зүйлийг одоо дэлхийд даяар байдгийг тэр зүйлийг хий гэсэн амбиц маань одоо хүртэл явсараа эндээс юм сураал нөгөөх рүүгээ хийгээл эндээс юм сураал нөгөөх рүүгээ гэдэг байгаа гэсэн үг. Тэгээд том юм нь болохоор онлайн ном нь гарчна. Системийг бүрдүүлэх юм ингээд аяндаа хийгдэнэ. Тэгээд тэрийг том үйл ажиллагааны явуулах платформ нь тун удахгүй хийгдэг. Тэгдээд нөгөө хэрэглэгчдийн гар дээр очино. Тэр бол миний хувьд хамгийн том одоо амбиц хизээч урууж үзээгүй амбиц. Зарим нэгэн салбараас би одоо урвсан гэх юм уу. За энэ миний салбар биш байна гэд. Тэгтээ авах юм авчаад ингээд. За энэ болоо, энэ хүртэл яваад болоо гэдэг. Би урлагаас хизээч яагүй. Ахаад намайг хүчүүлж байгаа маркетинг бизнесийн удирдлагаас бас урахгүй болоо гэж бодож байна. Та номоо саяхан арт маркеттэй холбож ярьлаа шүү дээ тий. Тэгээд тэнцэн одоо ардын жүжигчин ингэж үнэлдэг, дуучныг ингэж үнэлдэг гэдэгтэй ном чинь яаж холбогдоод байгаа? Инх юм байна. Тэнд нөгөө продюсерийн холбогдлолтой гэрээнүүд байх байхгүй юу? Тэгээ гэрээнүүд байна. Тэгэхээр тэнд дахиад нөгөө зах зээлийн гэрээ гэдэг чинь юу юм гэхээр зах зээлийн тоглох дүрм, хууль дүрмэнд байхгүй юу? Гэрээ одоо энэ нэг юм одоо онол гэдэг юм чинь бүх юм тоглоомын дүрм тодорхой байж иж энэ тоглоом цаашдаа явна. Тоглоомын дүрм ойлгомжгүй байх юм бол энэ хөгжихгүй явахгүй. Тэгэхээр тоглоомын дүрмийн тэр номороо заагаад өглөө тоглох талбар нь тэр арт маркет байгаа байхгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд ямар сорилтуудтай тулгарч ив? Тийм сорилт гэдэг чинь нөгөө намайг л дандаа чангруулад байсан юм хэлээд байгаа шүү дээ. Мэдгүй чадахгүйгийн сорилт бол айгүй их байгаа шүү дээ. Тэгээд эхэндээ бол мэдгүй чадахгүйгаас ингээд читэг энтер байсан байхгүй. За одоо ингээд магадгүй хил усны одоо проблем те хань очоод эн чин бараг л Москвад очоод тэгээд Москвагаас шууд гадаад юм буравтгч орн руу ингээд нэг өндөр хөвшөлтэй орн руу явахаар чинь тэгээд нэг юм шокийн байдалтай л байгаа шүү дээ те. Тэгээд хэрхэн яаж дандаа мэдгүй чадахгүй гэл ингээд байх юм уу? За шууд мэдгүйгээ хүлээгээд би чадахгүй шүү. Тэгтээ надад заагаад өгөө. Гэт инхэн сүлдээ ингээд амар болоод байсан. За тэгээд мэдгүй чадахгүйгаа нөгөө мэдгүйгээ мэднэ гэдэг чинь бол айгуу тийм хүлээмжшүүрнэ гэдэг чинь одоо баг зэргийн амбицтай хүний хувьд болол ингээд тийм буулт юм шиг харагдаад байдаг. Тэгтээ би энийг сүлдээ бодоод таан чинь буулт биш юм байна. Харин ч өөрийгөө чөлөөлөөд харин ч гоё одоо мэдгүйгээ шууд ингээд хүлээмжшүүрч юм бол би ичгийн хэрэггүй харин нойлоос нахуулаад сураад асуугаад би чадахгүй байж та чи надад туслаад өгөөч. Би мэдгүй надад туслаад өгөөч. Би бүр нойл шүү гэж хэлчихвэл бүр амар байгаа байхгүй. Ямар нэгэн тийм хүлээлтмүлээлтэнд дарахгүй. Би хүн сайн таньж чаддаг. Хүн сайн танихгүй болохоор ганцаараа бүхнийг хийгээд чадахгүй учраас баг хамтран ажиллах хүмүүс ингээд айгүй олон юм. Тэгээд би хүнтэй хэрхэн яаж ажиллах вэ гэдгийг л ерөөсөө ингээд одоо нэлээд их сонирхож судалж ингэж байгаа. Тэгээд заримдаа холигтуулсан л гэдэг. Тэгэл жахаа өөрлөг болоо жахаа чи нэр ахаал таних болоогүй шүү гэлдэг. За захаа таны ахаа танилцъя гэл сайн байна уу гэж хэлж байгаа юм да. Тэгээд энэ бол миний хувьд айгүй хэцүү сорилт байсан. Одоо жоохон гайгүй болоод байгаа мó гэж л найдаад байна шүү дээ. За таны мөрөөдөл юу вэ? Цогцойхон ингээд нөгөө нийтлэгч байсан байхгүй юу? Хон хамтлагийн одоо нийтлэгч том соёнгийн хэрэглэгч хүн л дээ. Тэгээ тэр бол тэгдгийн өөрийнх нь би гэдэг нэг нийтлэл дээрээ миний уур удам сайн сайхан явах нь миний хамгийн том одоо 50 аз жаргалын тийм мөрөөдөл юм аа. За мэдээж сайн сайхан явахаас гадна нэг тийм нэртэй устай байх гэдэг бол айгүй чухал юм болов уу гэж боддог. Тэгээд хийсэн бүтээсэнтэй байх тий. Ингээд амьдрсан ч биш, амьдраагүй ч биш, хийсэн ч биш, хийгээгүй ч биш ингээд нэг юм одоо муухай харагдахад нэг сүг царайлаад яваад байхгүй нэг. За энийг хийсэн болсон. Энийг хийгээгүй одоо чадаачгүй. Тэгээд ингээд нэг мөртөө явах л одоо миний мөрөөдөл юм уу да. За энийг хийлцсэн шүү. Энэ Чавхлан гэдэг хүн энэ нэг номыг гаргасан, энэ нэг юм ингээд хийлцсэн шүү. Энд ингээ гар бие оролцсон. Өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэдэг нь миний мөртөө явах гэдэг л миний мөрөөдөл юм да.
За тэгвэл мөрөөдлөөс гадна яг тавьсан зорилго юу вэ? Ирээдүйдээ. Одоо нэг доктор хамгаалах байх гэж боддtiin. Тэгээд доктор хамгаалаад би айгуу тийм хүнд нөгөө байгаа юм хуваалцах дуртай юм байхгүй юу? Одоо ингээд хэрэг би юм жоохон юм мэдээд ах юм болов энэ ингэдэм биш тэгээд хүнд хуваалцаа тэр мэдлэгээсээ ингээд нэг юм хуваалцах магадгүй одоо юу ч чадахгүй мэдгүй мөртлөө ингээд багшлах хоббитай ч гэх юм уу да тий хүнд заах ч юм уу тий нэг юм одоо ийм хобби ирээдүйд нэг бизнесийн удирдлагын чиглэлээр нэг хөшөө нэг өндөр тийм нөгөө зөвлөх компани нэг тийм зөвлөх доктор профессор байна гэж юу нь бол ингээд юга тавьсан байгаа ингээд хараагаа тэнд хатгацсан байгаа. Тэгээ хатгацсныхын зүүнд хүрэхэд бол аюу өргөн мэдхтэй хүн байх хэрэгтэй байна. Тэгээд нэг тодорхой хэмжээний одоо үзүүлж харуулчих тийм хамгаалцсан нэг юмтай байх хэрэгтэй байна. Тэгээд маш их туршлагатай тэрийг нэг арай өөр өнцгөөс зүгээр л номын өнцгөөс биш яг тэр хүндээ зориулаа за ингүүл зүгээр юм гэхэд хүнд нэг юм хэрэгтэй юм хэлждэг тийм зүйлх болохын санал гэж боддог шүү дээ. Нилээдгүй асуудлуудтай тулгардаг байх. Тэдгээр асуудлуудаа давхтаа хувь хүн талаасаа ямар зарчмыг баримталдаг вэ? Одоо шийдвэр хүннийг хохироож болохгүй гэдэг тийм зарчмыг баримталдаг. Одоо би бол өөрөө миний буруу алдаанаас би өөрөө хохирч болно. Хин нэгнийг хохироож болохгүй шүү гэдэг л миний зарчим. Одоо тэгэхээр түрүүн арт маркет гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр арт маркет нь бол ерөнхийдөө сошиал цахим дээр тавигдаад за энэ одоо тэдгээр бүх зохицуулалтыг ингээ хийх гээд байна да. За тэгэнгүүт монголчуудын ихэнх сошиал орчны буруу хэрэглээтэй соёлтой соёлгүй хэрэглээ олон янз байгаа шүү дээ. Харагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт арт маркет гэдэг зүйл цахимаар явлаа. Маш олон буруу сэтгэгдлүүд таагүй зүйлстэй тулгарнаа. Эднийг ер нь яаж давъя гэж бодож байна. За тэгээд тэрнээсээ улбалаад монголчуудын цахим хэрэглээний талаар та ер нь яг юу гэж бодож байна? Яг над тийм болж исэн. Би нэр 2014 онд Манжури миссийн Монгол талын зохион байгуулалт дотор болоод тэгээд нэг хэдэн загвар өмсөгч охтууд мохтууд аваад тэгээд Монгол талыг төлөөлөл явж байна. Тэгсэн чинь намайг одоо нөгөө талаас нь л харж байгаа шүү дээ. Энэ одоо баг охтуудыг одоо яах гэдэг буруу зам руу татчих явах гэдэг юм уу нэ дээрээ гээл те баг л нэг юм хүний намаа чих гэдэг юм шиг те. Би цүүлдэ. Үгүй эн чинь те бүх юм хоёр талтай байдаг. Зөвөр нэг юм бол бүхэл юм зөв. Тэр дахиад үнцэн Монголыг орныг сурчилж байгаа. Тэгэл одоо яа тийм гоо сайхныг үзүүлж дээ тэр чинь бүх юм болдог аахгүй. Тэгэхээр би энэ захим хэрэглээний юунаас ерөөсөө тийм сөрөг юмнаас нь бол ерөөсөө одоо стандарт одоо ингээд 10 хэдэн жил нөгөө нэг маркетинг гинэтэрэ гээл тэгэл болоод болохгүй ингээл гэсэн би одоо ерөөс ингэ нэг юм одоо үндсэн чин юунаас бол нэг тийм жижиг шажиг одоо тэгэх бах та ингэчгүй дээ тэгчгүй дээ гэнэс нэг хаахгүй. Тэгээд угаасаа тэр буруу юм тэгээд болж л байдаг шүү дээ. Тэгтээ үндсэн хийх юм цаг хугацааны хөгжлөөрөө болох хэрэгтэй байхгүй. Бүх улсад тийм захим онлайн биирж байна. Одоо уран зураг зардаг юм байна те. Одоо гэрэл зургаа одоо төрөө хүртэл ингээд хоёлаа ярьжсэн тэр санаа зардаг агентлгүүд байна тийм үү? Бид нар чинь тэгэл болж л байгаа шүү дээ. Тэрийг тэгэл сөргөөр ашиглаж байгаа шүү дээ. Копирайтын зөрчих мөрч гэл ингээл болж л байгаа. Тэгээ тэрийг л аль болохоор бага алдаал явах юм бол энэ чинь хөгжил байхгүй. Хийсэн хүн шүүмжлүүлдэг гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл өөрийнхөө хувьд маш олон зүйлийг хийж ин л да. Ном хийж ин. Нэгдүгээр тийм шүүмжлүүлэх маш боломжтой зүйл шүү дээ. Энэ одоо яасан гэж ном гаргаад байгаа юм те. Тийм энэ ихэнх хэрэгтэй гэж ном гаргаад байгаа. Энэ өөр хин те. Тийм би те. Арт маркет гэж юм байна те. Энийг ингээ өөр хүмүүс магадгүй одоо бас яг ийм адил төстэй юмнууд ер нь гараад эхлээд байгаа гэж би хараад байгаа байхгүй юу. Тэнгүүт энэчнээс юугаар ялгарх юм. Тэнгүүт яагаад заавал энэ байх хэвтэй юм. Гээд маш олон шүүмжлүүд ирнэ. Тэгвэл энэ шүүмжлүүдийг ер нь хэр хүлээж авдаг вэ? Одоо ном гарах гэдэг хин ер нь энэ өрөө чиддэг юм уу мэддэг юм уу гэл те. Тийм би яах вэ? Хэн ч шөөж болно те. Тэгвэл би номын үдцэн ногоотой шөлийн нууц гэдэг чинь нэгдүгээрт би ном гарах ёстой байхгүй. Тэгээс бол би хин нэгэн шүүмжлэхээр да болчих гэдэг. Хоёрдугаарт яг энэ продюсер одоо шоу бизнес энэ нөгөө зуучлал гэдэг юм уу иймэрхүү юмтай холбогдуулаад энэ нэг ээлжит одоо хүний хөдөлмөрийг сорох гэсэн нөхөр гарч ирэх гэдэг гэж ихэвчлэн ингэж харж байгаа шүү дээ. Одоо продюсер нь 70% авдаг, уран бүтээлчтэй 30% мөгдөг ч гэдэг юм уу те. Одоо энийг харин тэгвэл юу яа л та. Бүр нээлттэй болгоё те. Нээлттэй. Яг уран бүтээлч нь тийч шүү. Тэдүүн ч. Харин энэчнээс нь бүр өшөө татварт мөнгө өгдөг болох л та. Тэр уран бүтээлч одоо орлого олж байгаа бол хуулийн дагуу хүн болгонд одоо төр байгаа татвар байна гэдэг шиг уран бүтээлчд ингээд дандаа юм эдийн засгийн далд орлоготой яваад байгаа байхгүй юу. Тийм би зуучлалаас мөнгө авна. Эний чи харталт одоо хөдөлмөр явж гин тэр захим одоо аюулгүй байдал явж гин бүхэл бүтэн аюулгүй ажиллагааны IT-ийн баг явж гин хуулийн хэлтс явж гин те энэ бол бүх юм ингээд явж байгаа. Энэ зардал гарч байгаа. Би зардал авах авна.
Тэ? Тэгвэл бус чиг хүний хөдөлмөрийг 70% үндсэн хийсэн үнэ нь ихэнх хувийг авах хэрэгтэй. А би бол одоо бага хувийг авах нь бол миний хувьд бол боломжтой. За энийг дагаад нэг одоо баахан залуу одоо уран бүтээлчдийг энэ ингээд завших гадаад маших гадаад гэсэн юм явах уу. Гэхдээ би энийг шууд энэ ном шин шидийн тэр Facebook янз бүрийн ямаараа гэрээгээ нээлттэй тавьчихлаа тий. Давай 70% та нар ав. Уран бүтээлчд ихэнх хувийг ав. А би зуучлалынхаа төлбөрийг аавна. Зуучлалынхаа төлбөрөөс таны өмнөөс татварын төлчөө гэдэг ийм юм болох байхгүй. Тэгэхээр энийг одоо магадгүй энэ зах зээл дээр ингээд одоо олон жил яцсан хүмүүс ингээд энэ бацаа яах гэдэг ийх гэдэг энэ төр гэсэн ч боддог тийм яах вэ? Тэр тэрнгүү энийг ингээд нээлттэй болох хэрэгтэй байхгүй. А нээлттэй болж ийж юм хөгждөг. Нээлттэй болоод дахиад өргөн дэлгэр болж ийж тэрийгэ өшөө нээлттэй ярилцчих юм хөгждөг. Тэрнээс бол хин нэгэн цөөхөн хүмүүсийн одоо орлого цөөхөн хүмүүсийн ноу хав юм шиг ингээд явж болох байхгүй. А тэгэхээр ингэсэн үг өнөөдрийг хүртэл одоо уран бүтээлчдийг одоо байгууллагууд захиалаад дуулуулах ч юм уу те ингэх юмнууд болсоор л ирсэн. А гэхдээ одоо арт маркет гэдэг зүйл та нарын хэрэгжүүлэх байгаа энэ зүйл нь сонголтыг нэгсэх гэдэг хүртээмжийг томруулах гэдэг. Одоо жишээ нэг гэдэг байхгүй. За монголчууд цөөхөн болохоор али өсний найраа хийя. Тэг хэдийгээ авчирдаг. Али нөгөө жуужагийн тэр одоо ардын дүүчийн чуулгад ажилладаг тэрний тэргээр нэг тэдэн хүнийг ингээд танилаараа ингээд байхгүй. А тэр тэгээд данс мансаар явдаг юм уу? Үгүй биш нөгөө татвар мотороор явдаг юм уу? Гүү штэ. Тэр дандаа л одоо хүний нултаа ордог. Одоо байгууллагууд бол тэрэн төлсөн мөнгөө яаж тайлгнадаг юм? Тийм үү? Шинэ жилээр 10 сая төгрөгөөр дууч авчлаа. Татвараа яаж тайлгнадаг? Хэцүү байхгүй юу? Харин арт маркет байгаад энэ нэг юм татвар нь хууль ёсныхоор тайлгнажвал за манахаас одоо тэдэн дуучин 10 саяар авсан. Түүний 1 сая нь буюу хууль ёсны тэдэн саяыг би танай компани өмнөөс одоо энэ дуучдад зориулаад ингээд татварыг болгоод ингээд тушаачлаа шүү. Энэ бүх юм ингээд жин том болоод тэгээд энэ нэг юм одоо хууль дүрм тоглоомын дүрмээ ил болох хэрэгтэй. Аль болохоор задгаа ил болох юм бол энэ салбар хөгждөг байхгүй. Тэгвэл дуучдаа ямар ашигтай юм? Дууч дуу? Тий. Одоо ингэж штэ танах холбож өгөх байгууллагт нь ингээд танах ингэж жоохон 5 цаасаар баг болох бах. Тийм. Тэгэхээр одоо авдаг цалин нь баг болох бах заяа. А тэгвэл тэрнийхэн төлөө би энд дахиад өөр одоо нэмэлт боломжууд. Тэгвэл яах юм уу зөвхөн одоо танилгын талаар одоо ирээдүйн ажлаа олоод ингээд хүлээгээд суух юм уу? Эсвэл татвараа төлөөд нэгийг одоо танилаар 10-ыг олдог байсан бол татвараа төлөөд 20-ыг олох юм уу? Тэгэл сонголтын тавь л та. Тэгэл сонголтоо хүмүүс зөв хийг. Би бол тэрийг бүх юм нээлттэй гэж юм өгчдөг гэдэгтээ бүрийн итгэлтэй. Бусад байгууллагуудын гадаадын юмнууд бүгдээрээ л тийм байдаг шүү дээ. Монгол энэ зөвхөн танилын талаар 70 бизнес юм шиг явдаг болохоос биш. Бусад бол бүгдээрээ л хууль журмынхын дагуу татвараа төлөөд ингээд хөгжил ингээд. Тэгэхээр энэ бол салбарын хөгжлийн нээлттэй байх юм бас нэг онцлог давуу тал нь гэж би харж байгаа. Одоо өөрийн таны хувьд Оросд сургуулаад өгсөн Монголдо маш олон жил мэргэжлэрээ ажиллаа. Яагаад Монголдо байгаад байгаа юм? Яагаад ингээд монголчуудаа ингээд номч гаргаад юм чийгээл тэгээ би ингээд Монголдо ингэж би Монголдо тэгж амьдрах нөхцөл боломжгүй талууд их байгаа штэ. Тэмүүт өөрөө чинь талаар тэр гой сайхныг нь мэдэрсэндээ юм уу эсвэл ингээд хитрхи үндэсрэх үзэлтэй болохоор ингээд байгаад байгаа юм уу? Москвагийн соёл урлагийн их сургууль төгсөөд тэгээд намгар хамтлагтайгаа гэрээгээ сунгаад үлдээ тэнд нэг докторт сураад ч гэдэг юм уу те нэг юм амьдрах эрх олж аваа тэгээд намгар хамтлагтайгаа одоо хүртэл хамтар ажиллаад байх тийм санал ирсэн. Тэнд бол үндэсрэх үзлээр ингэсэн баг. Тэгээд залуу хүн би одоо улсын зардлаар явсан залуу хүн штэ эргээд улсдаа өрөө төлөх хэвээр юм хийх хэвээр гэж байна. Тэгээд яг хурж ирээд нэг сүртэй юм хийгээгүй л дээ. Тэгтээ тэр бодол маань намайг авчирсан. Магадгүй одоо Орос найз бүсгүүтэй бол Орос найз бүсгүй маань одоо сургууль төгснөө дараа цуг ирсэн. Тэгээд Орос найз бүсгүй маань аав нь чи Монгол яваад хэцүү юм биш үү? Би чамайг энд ажилд оруулаад өгөө. Тэгээд одоо ингээд манай охинтой амьдрах юм бол би ийм боломжоор чамайг дэмжнэ гэдэг нэгсэн. Тэгээд мэдээж харийн орон сайхан байсан байж магадгүй юм те одоо хөгжил дэвшилтэй Монгол тэр үед урлаг тим сүрхийн үнэлгээ бол өндөр байгаагүй. Тэгээд надад боломжууд байсан уу? Одоо ч явыг бол боломжууд байвал байгаа. Гэхдээ хүн болгон яваад байх юм бол энэ нэг их орон гэдэг юм чинь хин одоо цагаа зарцуулж одоо эзэн нь болох юм тий. Нэг тиймэрхүү үнцэрхэг үзэл байгаа. Хоёрдугаар нөгөө нэг багш нар нөгөө нэг хүмүүсийн итгэл сэтгэл хайж байгаа юм. Тэгээ би өөрийгөө л бодоод яваад за аава ээж баяртай багшаа баяртай та нар сайхан намайг хүмүүжүүлсэн шүү. Гэтэ та нарт би одоо ингээд үр шимээ өгөхгүй, жимсээ өгөхгүй. Би өөрөө ингэ бодлоо гэдэг бол жоохон одоо
мэдгүй миний нэг социалист гэх юм уу эсвэл урлагийн гэх юм уу тэр хүмүүжлд энэ жоохон цөрөг байр суурьтай байсан учраас тэгэл энэ сууж байгаа хэл. Одоо яг наад дээр чинь нэг юм асуулт байгаа байхгүй юу? Аргаа олоод одоо хүртэл амьдраад байна уу? Тэнгүүд Монголд амьдрах боломжтой байна уу? Тэнгүүд залуучууд гадагшаа яваад штэ. Залуучууд ч гэхдээ ер нь хүмүүс одоо те утаа төгжрэл дандан гадагшаа явлаа. Тэр аргыг олчих юм бол амьдрах боломжтой юм уу? Боломжтой л гэх. Би боломжийг бусдад олгож байна. Би өөрөө өөртөө боломж олгоогүй. Би бусдад олгож байгаагаар надад таашаалтай байна. Тэгвэл залуучууд гадагшаа явахгүйгээр бусдад боломж олгож ижил Монголд амьдрах хэрэгтэй юм уу? Яаж эн чинь ингэж үлдээд өөр шиг чинь ингэж байх юм? Яаж өөрийгөө хурцаж ингэж үлдэх юм? Энэ хүн болгоны амьдралын одоо үзэх үзэл олон юмнаас шалтгааллах байх. Биний хувьд бол би бусдаа зам зааж амьдрах нь надад сайхан байдаг. Бусдын өмнө хариуцлага хүлээж бусдад юм нээж өгөх гэж амьдрах нь надад таашаалтай байдаг учраас би Монголдоо байна. Гадаадад энэ зүгээр бүр инээдтэйгээр хэлэх юм бол гадаадад энэ бүх юм хийцэн шүү дээ. Тэгэхээр би зүгээр л гадаадд хийцэн юмыг Монголдоо нутагшуулаад хэрхэн яаж зөв хийх вэ гэдэг нь л миний энд хийх ажил. Тэрнээс бол нэгэнт хийцэн ажлыг би одоо нэг системийн гадаадын одоо энэ арт маркетинг нэг системийн менежер нь болж ажиллах ч юм уу хүчмч нь болж ажиллах бүрэн боломж байгаа. Гэхдээ би тэгхийг хүсэхгүй л байгаа байхгүй. Тийм мянган начиг бодолтой залуучууд байдаг бах. Бүгдээрээ ингээд хамтраад нэгдээд хийх юм бол айгүй олон одоо Монголдоо нутагшуулах гой төслүүдийг хийх олон боломж залуучууд энд нэгдэх байхаа гэж би бодож байна. Энэ удаагийн ярилцлагаар тий одоо ярилцж байгаа юм чи ярилцлагаар өөрийнхөө миний хувьд бол маш их мэдэж авлаа. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань мэдээ сошиал дээр цацагдах тий тэнгүүт бас мэдэж авах байх. Нөгөө талаараа заавал чавлан гэдэг хүнийг мэдээд ах шаардлага байхгүй. Зүгээр хийж байгаа юмыг нь бас мэдээд ах юм бол өөрсдөд нь хэрэгтэй байх болов гэж ингэж бодож байна. Тий. Өөрийн тань хувьд маш олон шантармаар ч юм уу эсвэл гонигламар ч юм уу ганцаардсан ч юм уу тиймэрхүү үед мэдээж их байгаах те тэр үед яг өөрийгөө юу гэж урамшуулдаг байсан яаж өөрийгөө ингээд унсан үед нь босгож ирдэг байсан тэр сайхан урмын үгээрээ өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлүүлье да. Хүн болгонд уналт босвол тэгэл урам орох дахин босох гэдэг тийм одоо амьдралын хэмнэлүүд байдаг ах гэж боддог. Тэгээ би энэ нөгөө амьдралыг ерөөсө шатар тоглол гэж ингээд шатар тоглож байгаа юм шиг зөөрлөдөг байхгүй. Тэгээ би ингээд тамт олондоо ингээд ойл өөрийгөө ойлголттой болтол. За ингээд хэдүүлээ ингээд одоо эсрэг тоглож байгаа хүндээ идүүлж болно. Хүүгээ идүүлж болно. Югаа ч юм уу идүүлж болно. Тэгвэл энэ идүүлэхдээ яаж баг хохирлтой идүүлэх вэ? Тэгэнгუутаа яаж идүүлсэн ч гэсэн яаж дараагийн одоо хэдэн алхмын дараах идэлтийг одоо энэ идүүлэлтээрээ ингээд одоо зөвтгөж болох бай гэдэг ч юм уу те нэг юм шатрын нэг юм тактикуд байдаг шүү дээ. Тэрэн шиг өөрийг ингээд зоригжуулдаг хамт олныгаа ч гэсэн. За яасан? Унтсан уу те? За чи угаасаа алдах хэрэгтэй. Гэхдээ дараа нь унсан дээр нь ингээд одоо нүдэлээд чи буруу болчлаа гэхээс илүү яавал дараа нь алдахгүй байх юм. Хоёулаа хамтдаа бодъё гэдэг нэг иймэрхүү байдлаар хамт олонд гардаг. Өөртөө бол яг хав тэгэл шатартаа хожигдохгүй байх гэж мэрийдэг гэх юм уу да тий. Мэдээж нэг удаадаа юм алдаж болно. Тэгвэл хоёрдугаар өрөг дээр яах вэ? Гуравдугаар өрөг дээр гэл ингээл. Илүү л одоо мэдгүй ухрах зам байхгүй гэж л өөртөө хэлдэг байх. За ингээд сайхан ном нь удахгүй нээлттэй хийгээд хэрэгтэй хүмүүстэй хүрч мэдээллийг нь олгож өөрийн тань дотор нь бодож байгаа зүйлүүд нь биелэх болтугай. Тэгээд угаасаа ном гэдэг чинь өөрөө бас заавал амьдралдаа хийж үзэх нэг зүйл гэдэг шүү дээ, тийм. Ийм сайхан зүйл эхлүүлсэнд нь үнэхээр баяртай байна. Тэгээд цаашдынхын ажил амьдралд нь маш том амжилтыг хүсье өрөөё. Надад нэг юм уран бүтээлч багтаа хэлжсэн нэг тийм гоё юм яар ингээд жаргай. Энэ одоо удаагийн уулзалтаа, одоо сошиал уулзалтаа гэх юм уу да. Хүн оюуныхын одоо юунд илүү чанартай юм үзэх тусмал илүү гоё бодол төрдөг. Гоё бодол төрөх тусмал илүү чанартай юм үздэг. Тэгэхээр илүү чанартай гоё юм үзэж өөрснийгөө ингээд хөгжөөж байгаасаа тэр хөгжөөхийн тулд нөгөө урлагийн илүү сайн өндөр түвшний юмнуудыг хийх болно. Тэгээд сайхан юмар өөрийгөө толгойд дүүргээрэй л гэж би хүсмээр байна.